Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэн Чибурашка. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр та яг энэ цаг мөчөөд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийнхээ өнөөдрийн дугаарыг хүлээн авч сонсож байна. Мөн 3W1045 цагийн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ сонсох боломжтой. Харин үзхийг хүсвэл Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэх кириллээр бичиж тавьвал дүрстэйгээр яг одоо Улаанбаатарын өглөө маань сонсогч, үзэгч та бүхэнд хүрж байгаа. Мэдээж өмнөх дугааруудыг та дахин нөхөж сонсох хүсэх юм бол SoundCloud дээр гэр бүлийн радио гэд хайгаад үзвэл манай бүх нэвтрүүлгүүд байгаа. Мөн YouTube дээр гэр бүлийн радио гэж хайвал манай бүх контентууд тэнд хадгалагдан үлдсэн байгаа гэдгийг та бүхэндээ дуулгая. Радиогийн нэг дур студид Эрка Заяа, найруулагч Мизу ажиллаж байна. Тийм ээ. Өнөөдөр бол одоо 2026 оны 8 сарын 20-ны одоо пүрэв гараг байгаа шүү манайхаа тий. Өнөөдөр Усайн Болт нэг рекорд ивдсэн байт юм байлээ. 17 жилийн өмнө. Гайхалтай шүү дээ. Яадаг өдрийн болол гэж. Тэгээд Усайн Болтын тэр ивдсэн рекордыг одоо хинч ивдэг байгаа гинэ. Ой 200 метрийн зай заяа. За. Чи бараг 2 цаг гүнэ дээ. Үгүй. Усайн Болт хараа 19 секунд 19 дойл гүйсэн бай. 2 цаг чигш. Усайн Болтын тэр гүйсэн хурдыг ингээд дундчлаад бодохоор 37 км цагийн хурдаа гүйсэн байгаа байхгүй юу? Гэтэ тогтмол биш шүү дээ угаасаа тэгж гүйхгүй. Нийт гүйсэн хурдан дотроос нь хамгийн өндөр хурдыг үзсэн чинь 44 км цагийн хурдаа гүйсэн. Хай. Чи Улаанбаатарыг одоо хөндлөн бараг машинтаа би уралдвал Усайн Болт надаас бараг гэдэг. Үгүй төрүүлээд буцаад ирнэ бараг. Би төгжрөлтөө. За тийм ээ тэд төгжрөлтөө. Хэр баргийн скутерээс хурдан гүйсэн гэсэн үг шүү дээ. Тийм адуу мал юм хаашийн одоо. За төрсөн хүн юм аа. Яа харахгүй төрсөн хүн. Өнөөдрийн мэдээллийг та бүхэндээ дуулъя гэж бодож байна. COP 17-гийн уулзалт болвол өрнөж байгаа. Өчигдөр байна уу? Уржигдөр байна уу? Энэ мэдээлэл нэлээд газар авч гарч ирсэн. За тэгээд үндэсний телевиз, Монголын үндэсний телевизийн богино бичлэгнээс ийхүү та бүхэнд их сурвалжтайгаар бас хүргэж байна. Энэ бичлэгийг үзээд тэгээд мэдээгээ хэрцгаая. Ой. Наа тэр. Найруулагч тэр арай. Наашаа цавж ийн. Биш. Бэс штэ. Байхгүй. Бэс махгүй юу? За тэр бичлэг нь ямар бичлэг байсан бэ гэх юм бол уг нь бичлэгээ үзүүлээд зураг үзүүлээд чи өөлж мөөлөд өөлчгаар бараг болчихно доо. Хөгөө өөлдөг бичлэг яриад байна уу? Үгүй ээ. Өөлдөг бичлэг нь яриад байна. Өөлдөг бичлэг л ярьж лээ л да. Гэхдээ тэр чин заавал би өөлөх ямар шаардлагатай. Үгүй тэр чин бараг л адилхан шүү дээ. Юу гэсэн үг? Гэхдээ манайхан бүр бүгд үтсэн баха. Чи гоё тайлбарлаад өгчих. Яг ямар бичлэгийг ярих гээд байгаа. Үгүй тэр бичлэгийг л ярих гэж байгаа гэсэн үг байхгүй юу? Монгол Улсын гавьяад байгаль хамгаалагч Төмөрс Үхийн бичлэг бас таарсан. Тэгээд энэ хүн маань өөрөө насаараа байгаль хамгаалагч буюу 39 жил байгаль хамгаалах үйл хэрэгт чин сэтгэлээсээ ингээд зүтгэж байгаа хүн байгаа даа штэ. Тийм байлаа. Гэтэл түүний хүн ч гэсэндээ эрүүс хамгаалагч гэдгээр нь бид нэр маш сайн мэддэг. За тавг сөмбөрөл аксны болол аав. Тавг сөмбөрөл аксны хувьд бүр 30 хүрээгүй залуухан байхдаа 27 та байна уу? 28 та байна уу? Тэр тийм залуухан байхдаа бол өнгөрсөн. Тэр хүртлээ байгаль хамгаалагч эрүүс хамгаалагчийн ийм ажлыг болвол хийж байсан. Тэгэд энэ бол яхаарахгүй Монгол төвний хувьд үнэхээр хүндэлмээр, хайрламар энэ хүнийг эрүүс хамгаалагч гэдгээр нь илүү сайн мэддэг байсан бол өчтөр уржигдрийн аавынхын яриаг сонссон хүүгээсээ хойш байгаль хамгаалсаар байгаа гэдгийг сонсонгууд энэ хүн бүр ингээд удмаараа цусандаа их орондоо Монгол улстай ямар их хайртай вэ? Байгальдаа ямар их хайртай вэ? Цаашдаа дараагийн үр хойчдоо ирээдүйдээ ямар гоё байгаль бүтээж, за ямар гоё байгалыг хүлээлгэж өгөхийг хүсэж байгаа гэр бүл вэ гэж бодогдсон байхгүй юу? Яг үнэ тэгсэн. Энэ бичлэгийг үзүүлэхийг хүссэн. Бас дээрэс нь тэр хоёрын маань хамтдаа авахгүйсэн
хамтдаа мэд авахгүйсэн зургийг AI-аар хийсэн байсан байхгүй юу? Тэр зургаас харуулахыг бол хүсэж ирсэн. Яг тэр хүний царай ингээд харагдахаар ийм байсан. Тэгээд шүлгийн эхэлж үгүй. Одоо энийг өсөндөө орчуулагч охин маань шүлгийг уншаал хоолон зангираал уйлал эхэлсэн шүү дээ. Яна намайг уучлаарай гэж те. Хөргийн амтэн тэгэд л шүү дээ. Би айгүй мэрэгжлийн бус байсан. Тий. Бид нар ер нь мэрэгжлийн хүн сонирхдаггүй шүү дээ монголчууд. Тийм үр зөөлөн хүнд л дуртай бид нар маяглаад байгаа. Хүн байсан байхгүй юу тийм хүнд л бид нар дуртай. Юмыг мэддэг ойлгодог ийм хүмүүс. Гэхдээ зарим ямар дуртай. Яг юу ярьсныг нь ойлгоогүйгээр бичлэг уйлж байгаа бичлэг хараад эви минь гэл ингээд өнгөрсөн гинэ. Тэгсэн одоо яг шүлгийг нь буулгаж авцсан байгаа. Шүлгийг нь хамтдаа сонсч. Шүлгээ хэлэхээс өмнө ах ингэж хэлсэн л дээ. Тэр үг бас надад айгүй чухал санагдсан. Би ингээд 30 хэдэн жилийн турш ингээд нэг үзэг, нэг бал, тэгээд нэг тэмдэглэлийн дэвтэр, нэг морьтойгоо, нэг дурантай ингээл одоо юг байгаль хамгаалах ажилд ингээд өөрийгөө бүрэн зориулж байна. Энэ бол боломж байд юм аа гэд ингэж хэлэх нь надад бол бас нэр юу үлээ гэж бодогдсон шүү. Ааха. За окей. Би нэг дуран, нэг морь, нэг тэмдэглэлийн дэвтэртэйгээ 39 жил байгаль хамгаалах ажлыг хийгээд ирлээ. Энд ирсэн хүн бүр 10 секунд төрсөн нутгаа ботоороо гэд шүлгээ уншсан юм аа. Яг тэгсэн. Арга үүрсэн ээжийнхээ дээлийн хормойд зүгтэж адууны унах шиг тэнцсэн газар минь энэ билээ. Саамшсан бор инг зэрэглийн дунд сүмэлзэх, ботхон буйлаан дунд уйлж дуулж өссөн хүмүүсээ. Морин дэл дээр хээрийн салхитай наадаж, мөнхөх тэнгэртээ гингоо хадааж цуурай туйлсан хүмүүсээ. Эхний бөгөөд эцсийн чулуугаараа гэр барьж тоглосон чулуун тоглоом, өвөг дээдсийн минь өвөлжөөнд өрөөтэй байгааг харахад өөрийн ирэхгүй, санахгүй байхын аргагүй төрсөн нутаг минь, хайрлахгүй байхын аргагүй нутаг ам минь ээ. Монгол улсын гавьяатай байгаль хамгаалагч Төмөрсөх. Энэ шүлгийг уншаад тэнд цугласан нэгдсэн үндэсний байгууллагын COP17 чуулга уулзалтанд ирсэн мянган олон 10 гадаад жуулчдад, гадаад төлөөлөгчдөд, зочдод англиар орчуулан хүргэхдээ манай орчуулагч маань хоолоон зангираад яаж орчуулахаа мэдгүй бас нэлээд сандарсан гэдэг байгаа шүү дээ тэр шүлгийг. Үгийн сонголт гэх мэтчлэн янз янзын зөвлөд нь орж ирээд. Тэгэд яах аргагүй ийм шүлгийг уншсан юм чин ойлгохгүй байхын аргагүй шүү дээ гэт нэг хүн бичсэн шүү. Өө ийм шүлэг уншсан юм уу гэсэн байсан. Тийм байлээ. Яг Төмөрсөхийн тухай бол хүмүүс бол бас хэдийний бас гайгүй мэддэг болсон байлаа шүү дээ. Нөгөө танаа тоныгоор орсон юм байлээ. Тэгээд хүмүүс ер нь бол ахын тухай бол ер нь мэддэг болсон. Тэгээ энэ охин ч гэсэн бас ахыг бол мэддэг, тодорхой хэмжээнд мэддэг. Тэгээд ер нь юу ярихыг нь мэдчихсэн учраас гэдэг бас нэг тийм ярьсан мэт. Би бол хэцүү байх уу. Өчтөр уржигдрал мэдсэн. Тийм үү? Тийм. Уржигдрал мэдчих байхгүй. За яг бичлэг нэхлээд үзэж байгаа. Дараа нь бичлэгний дараа энэ хүний аав юм аа гэл ингээл яриад онч. Би бас тэгж мэдсэн. Хүмүүс бол мэддэм билээ. Харин тийм юм шиг ээ. Тэгэхээр бас мэдгүй бас хүмүүс байгаа болвол энэ уйлуулад байгаа бичлэгний эзэн маань бидний сайн мэдих эрүүс хамгаалагч нэрээрээ хамгийн эцсийн мөч хүртлээр бидэнд дурсагдж явсан л тавгсамбрал агсны бол байсан юм аа. COP17 үргэлжилсээр байна. Чуулга уулзалттай холбоотой эргэн тойронд нь болж байгаа олон зүйлүүд бол бас явсаар байна. Харин түүний эргэн тойронд замын хөдөлгөөн бол нэлээд ачаалттай байгаа мэдээлэл байгаа. Эхэлснээс хойш ягаад гэвэл зам хаацсан байгаа шүү дээ. Унаатаа явна гэдэг бол хэцүү юм шиг үлээ. Ямар нэгэн байдлаар зориод очичих юм бол нөгөө цэцэрлэг хүрээлэндээ очичих юм бол тэндээс нэг юм жижиг машинуудаар ингэж ойртуулж байгаа юм байлээ. Тэгээ очиж үзүүл бас гоё бүтээн байгуулалт байна гэх хүн бас тэгж хэлээ. Нэлээ өндөр хүн хэлжээлээ шүү. За тэгээд очиж үзцгээгээрээ манайхаа Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг сонсогч танд энэ өдрийн шинэхэн дугаарыг хүргээд эхэлж гисэн байгаа. Яг одоо хамтдаа меншин давалгаанд оролцгоё. Меншин давалгаа зүрхэн давалгаанд нэгдээд энэ 7 хоногийн бэлгийн эзэн болох боломжтой. Бэлэг маргааш өгөх гэж байгаа. Тэгэхээр бэлэг нь юу вэ гэхвэл ном бэлгэлж байгаа гэдгийг даваа гарагаас эхлээд та бүхэндээ хэлээд байсан. Тэгээд номын хувьд гэвэл таны уншихыг хүссэн, таны хэн нэгэнд авч өгөхийг хүссэн, эсвэл хүүхэдтэй авч өгөхийг хүсэж байгаа, нөхөртөө авч өгөхийг хүсэж байгаа, эхнэртээ авч өгөхийг хүсэж байгаа, эсвэл хамтдаа уншихыг хүсэж байгаа ямар ч ном байж болно. Таны авахыг хүсэж байгаа номыг бид авч өгөх болно. Тийм учраас та меншин давалгаа болон зүрхэн давалгаанда яг одоо нэг дээрээ гэр бүлийн радио 104.5 гэх кириллээр бичээр Facebook дээр манай хуудас гарч ирж байгаа шүү. За ингээд зүрхэн давалгаа зүрх биш меншин давалгаанда нэгдээ. Хамтдаа сонсох хүссэн хүнээ урайлан дуудаад оруулаад ирээрэй. Ингээд дараагийн булангаараа эргээд уулзцгаая.
Захиа бичдэг хуучны үед алдаатай үг байдаггүй байсан бол цахим ертөнцид өнөөдөр зөв бичдэг хүн ховор болж. Алдаагүй үгтэй ад жаргалын захиаг хайртай хүмүүстэй түгээгээрэй. Иргэн тавтай морил өнөөдөр танд хүрэх болон захидал ирлээ. Захидал ирлээ болон маань хүрэхээс өмнө комментод хүргье. За тэгье. Даваас өрөн баяр гиген тунгалаг өглөөний мэндэ хайртай шүү. Баярлалаа гэд хамгийн ихэнд бичсэн байна. За сайхнаа чулуу хүн маань мэндэ гэж орж ирж шүү. Алтан чимэг үсвэ маань өглөөний мэндэ гэсэн бол сайхнаа чулуун хүн маань өглөөний мэнд хоёроо гэж дахиж бичсэн байна тэгвэл. Мөхөө өглөөний мэнд. За тэгээ меншин давалгаанууд яваад ятам сурын туяа өглөөний мэнд, даваа жаргал давка та бүхэндээ өглөөний мэнд хүргье гэсэн байна. Жундагийн гиген тунгалаг өглөөний мэнд найзуудаа гэд меншин давалгаанд орж ирж байгаа бол мөнхөө нулимс минь даанч ойрхон болж нас яваад энэ болов тэгсэн баха. За өглөөний мэнд алтан намар маань орж ирсэн байна. За меншингууд явж ийн меншингууд ёо яас олон меншин юу олон меншин өөр меншин хийгэрэй гэж тий. Оо яас олон юм бэ? Мөнхөө ямар ном аммаар байна гинөө? Хаана? Тэр доор байна. Тэр зүрхнүүдийн яг дээр. Надад харагдахгүй. Хосын жор гэдэг ном аммаар байна гинэ. Нэмэх 21-ийн аммаар байна гэж. Үгүй хаана тийм юм бэ? Захиалга өгцөн байна хүн. Үгүй тийм үү? Та нарт харагдахгүй байна уу? Ямар сони. Надад харагдах юм. Ястаа. Оо тийм биш дээ. Харагдахгүй. Бүр манай пэйж дээр ч гэсэндээ энэ урд харагдахгүй шүү. Аргагүй энэ нэг нэмэх 21 гэвч. Бичингүүд 21 хүрсэн харагдаа. Би ч нэг 19-тэй. Жоо хүүхдүүд харагдахгүй юм чинь. Тэгэхээр харагдахгүй. Тэгээ манай даваа жаргал давка маань бас 4 найзыгаа 3 найзыгаа юм уу? Меншн хийгээд FM-ээ сонсороо найзуудаа гэсэн байна. Хай, тэгэрээ. FM-ээ сонсороо, радиогоо сонсороо. Өнөөдрийн захидал ирлээ болон маань хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хувьд гэх юм бол бид пэйжийн мессенжер хэсгийг нэлээд ухнаа гэж ярьсан шүү дээ, тийм. Тэгээ мессенжер хэсгийг нэлээд ухсан. Нэлээд ухахад бол мэдээж төрөл бүрийн захидлууд бас байсан. Үүн дотроос нэг биш нэлээд хэдэн удаа давтагдж ирсэн энэ болохоор Монгол биш л дээ. Гэхдээ сургамжтай юм захидал. За. Нэг биш хоёр хүн гээд нэг хит удаа давтамжтайгаар явуулсан байсан ингээд нүдэнд тусцсан байхгүй юу? Оо за. Тэр захидлыг нь аваад ирсэн. Одоо энэ бас захидлууд байна. За даваа сүрэн баярагч маань зуршлын хүч гэж номыг аамна гинэ. Ой. За. Зуршлын хүч нэрэ борлуулалтанд байхгүй байгаа хаа даа гэж. Юу байвал авнаа. Байвал авч өгнө шүү. Ер нь баг хайж агаарэ. Тэ хайж агаараа хаана байна те? Хаана байна? Хаанаас авахаар байна те? Хаана байхаар байна гэд сайн хайж агаарэ. За энэ болохоор ийм юм бэлээ. Би өмнө нь харж байгаагүй л дээ. Гэхдээ хүмүүс харсан байж магадгүй юм шиг байсан. Энэ болохоор уг нь бол хүний захидал гэж байгаа байхгүй. Гэхдээ сургамжт өгүүлэх шиг. За. Ийм зүйл байна лээ. За ойлголоо. Хэд хэдэн хүн явуулсан байсан учраас яах аргагүй бусдад таниулж мэдхийг хүссэн учраас явуулсан болов гэж бодсон юм. За тэгвэл уншия те. Тэгээ. Цаазын ялтай хоригдлын гэр бүлдээ бичсэн сүүлчийн захидал. Аава ээжээ. Маргааш намайг цаазлах гэж байна. Миний амьдрал яагаад ийм болсныг мэдэхгүй ч өнгөрсөн амьдралын минь үйл явдлууд нүдний минь өмнө хэрэгэлдэж байна. Би 3 настайдаа дэндүү хурдан гүйж ягаад чулуунд бүдэрч унахад та сандран намайг тайтгаруулахын тулд бүр чулуу өшгөлөж байсан. Би таныг тэрврээд удаан уйлгаад миний унсан нь чулууны буруу байсан гэж хэлэхдээ уйлуулахгүй тулд л ятгаж байсныг нь би мэдээгүй. Би 4 настай байхдаа зурагт их үзээд хоолоо иддэггүй байлаа. Та өөрөө надад хоол халбагдан өгдөг байв. Амьдрал үнэхээр сайхан гэдгийг та надад ойлгуулсан ч зүгээр л миний хувцас бохирдож дараа нь угаах болно гэж төвөгшөөсөндөө хоол халбагдаж өгдөг байсныг чинь би мэдээгүй. Намайг 6 настай байхад та тоглоомын дэлгүүрт аваачиж зул сарын бэлэг сонгуулав. Би Transformers худалдаж авсны дараа дахин онгоц авахыг хүссэн ч та зөвшөөрөөгүй. Учир би газар хэвтээд тийчилсэн. Та ч авч өгсөн. Энэ аргаар таныг буулгаж авахыг та надад ойлгуулсан ч үнэн хэрэгтээ бусдын өмнө нэр нүрээ алдахыг хүсээгүүдээ авч өгдөг байсныг чинь би мэдээгүй. Би 8 настай байхдаа оймсоо өөрөө угааж сурмаар байсан ч та намайг цэвэрхэн гүйцэд угаахгүй гэж бодоод угаалгаагүй. Би аяг тавыг угаад сурмаар байсан ч та намайг аяг унгаагаад хагалчихна гэж бодоод угаалгаагүй.
Миний нүүр тулж давж гарч чадахгүй маш олон бэрхшээл аюул байсныг би мэддэг байсан ч та намайг сургахын тулд тулгарх олон бэрхшээлээс айж нэг ажлаа дахин хийхийг хүсээгүй гэдгийг би мэдээгүй. Намайг 10 настай байхад та намайг 3 дугуйлан авьяас чадварын 2 ангид бүртгүүлсэн. Миний хичээлж оройтож та өөрөө ч ажлаа орой тарж маш их ядарч байсан ч та найз нөхөд хамаатан садныхаа нүдэнд мундаг хүн болж харагдах гэж л хичээдэг байсныг чинь би мэдээгүй. Би 13 настайдаа хөл бөмбөг тоглож агаад хөршөөхөн цонхыг хагалсан. Та төлбөрт нь их мөнгө өгснийхөө дараа намайг хөршөөсөө уучлалт гуйлгах гэж дагуулж явсан. Уучлаарай гэж хэлэхэд таны санаа амарсан ч цаана та хөршийг их мөнгө нэгсэнд нь маш их гомдлож үлдсэнийг чинь би мэдээгүй. Би 15 настайдаа төгөлдөр хуур сурмаар санагдсан учраас та мөнгө зээлж агаад надад төгөлдөр хуур авч өгсөн ч би 1 сар болоод л дахиж тоглоогүй. Төгөлдөр хуурын жишээн дээр ч дураараа байж болох юм байна гэдгийг та надад ойлгуулсан. Мөнгөгүй байсан ч та тэр өрөө төлөхөд 3 жил зарцуулсан гэдгийг би мэдээгүй. Намайг 19 настайдаа их сургуульд илсэн ороход та хуульч мэрэгжилтэй бол гэсэн. Таны төлөвлөсөн тэр замаар явах ёстой гэдгийг би ойлгосон. Гэвч та өөрөө хуулийн танхимд орж чадаагүй мөрөөдлөө биелүүлэхийн тулд намайг ашигласныг чинь би мэдээгүй. Би 20 настайдаа шинэ гар утас авмаар санагдан байн тань руу залгаж байна гэж гуйхад та шууд л 30,000 юан шилжүүлсэн. Гэвч би гэрлүүгээ тийм ч олон залгадаггүй байсан. Та миний ATM л гэж би харж байснаас та намайг залгахыг төрсөн өдрийн мэд хүрэхийг хичнээн их хүлээж байсныг би мэдээгүй. Намайг 24 настай сургууль төгсгöd та нэг танилаасаа хүүг маань томоохон компанид сайн ажилд ороход нь туслаач гэж гуйсан. Та надад их сургуульд сайн сураагүй ч гэсэн сайн ажилд орж болдог гэдгийг ойлгуулсан. Та өөр хэдэн ч хүнээс үүнийг хүссэнийг би мэдэхгүй. Та 27 настай намайг олон найз охин сольсоор байгааг харсан. Тэдгээр охид бүгд намайг хариуцлагагүй гэж хэлээд хаяад явдаг байсан. Та хэлэхдээ тэдэл чамд тохирохгүй байгаа гэж хэлсэн. Та зөвхөн миний л зөв гэж ойлгуулж олон сохор болзоонд явуулдаг байсан. Би 32 настайдаа мөрөөдөө тоглоом тоглож хэдэн 10 саяын өрөнд орсон. Та хичнээн уурлаж шаналсан ч өрөө төлөхөд минь тусалсан. Би юу ч хийсэн та надад тусалсаар л байх болно гэдгийг ойлгуулсан. Гэвч тэр мөнгө таны тэтгэврт гарахаараа ашиглах хадгаламж байсныг би мэдээгүй. 35 нас хүрэхэд маань та надад тусалж чадахгүйд хүрсэн учраас би бүлэглэн дээрэм хийж хүн алж одоо ингээд цаазын ял сонсоод бурхныг загнаж харин та үүний үр дүнд насаараа зовх боллоо. Хайрлаж байгаа нэрээр та намайг дахин өсөх боломжийг минь булааж амьд үлдэх чадварыг нь боомлж амьдралын төлөө хариуцлага хүлээх үүргийг олгуулаагүй гэдгийг би ойлгов. Би үхэхээс өмнө том болж амжсангүй. Хүүхдийг буруу хайрлах нь хоёр үеийг зовлон дунагадаг юм байна гэдгийг ойлголоо. Буруу хүмүүжлтэй бол эрдэм боловсрал сураадаж ямар ч нэмэргүй. Дахин засах ямар ч боломжгүй юм байна. Та намайг өөрөө энэ тавцан руу явуулсан байна. Хайрт аав минь бие бодорой. Би маргааш явна. Нөгөө ертөнцид өөрөө өөрийгөө хариуцлагатайгаар авч явж чадна байхаа гэж найдаж байна. Мөн энэ бүхний дараа та хүүгээ хайрлах уу? Эсвэл үдсэн ядах уу гэдгийг би мэдэхгүй байна. Баяртай гэсэн байна. Тэгэхээр Юан гэж байгааг бодоход Хятадаас орчихсон байна тийм. Тийм шиг байна тий. Ийм захидал ирсэн. Гэхдээ үүнээс гадна дахиад ч нэг ирсэн. Гэхдээ бас л ижил утгатай байх шиг байсан л да. Мэдүү би чам захиа өчөж байна. Зүгээр сууж хахад кофе авчиж өгсөн. Сайхан санагдсан. За дараагийнхан шууд өргөлжлүүлээ тэгээд нэг хүмүүсэн ярилцаад явчих гэж бодож байна. За. Дараагийнх нь болохоор гүйцэтгэх захирлын гэр бүлдээ илгээсэн захидал гинэ. Гүйцэтгэх захирлын гэр бүлдээ илгээсэн захидал. Ингээ нөгөө нэгэнд эзлэх байр суурийн хувьд тэнгэр газар шиг хоёр өөр байр суурьтай байгаад байна гэсэн үг байгаа байхгүй. Тийм байна. Нэг нь одоо яг цааз ял авж байгаа хүний бичсэн захиа бол нөгөөх нь гүйцэтгэх захирал хүний бичсэн захиа байна тий. За. Аава ээжээ маргааш би шинэ үйлдвэрээ нээх гэж байна. Энэ бүхэн надад өөртөө хариуцлагатай байхыг зааж өгсөн таны ач юм. Баярлсан сэтгэлээс минь өнгөрсөн үеийн дүр зураг нүдэнд минь бууж байна. Би 3 настайдаа хитрхи хурдан гүйж байгаа чулуунд бүдэрсэн. Та намайг өөрөө бос гэж хэлээд 2 удаа зогсон.
Дараагийн удаа унвал 4 цохин шүү гэж хэлсэн. Хайхрамжгүй байдлынхаа төлөө хариуцлага хүлээхийг та надад заасан. Би 4 настайдаа зурагт үзээд хоол идэхийг хүсдэггүй байлаа. Чи одоо л идэхгүй бол маргааш хүртэл өлсөн шүү гэж та надад хэлсэн. Би таныг зүгээр л тоглож ийн гэж бодсон ч гал тогоонд ятаж жигэнсэн боовч үлдээхгүй гэж хэн мэдлээ. Та надад өөрийнхөө замбраагүй байдлын төлөө хариуцлага хүлээхийг заасан. 6 настай байхад та 100 сарын бэлэг авахаар намайг тоглоомын дэлгүүрт аваачиж зөвхөн нэгийг л авахар тохиролцсон. Гэхдээ Transformers-ыг худалдаж авсны дараа би загварын онгоц авахыг хүссэн ч та зөвшөөрөөгүй би газар хөвтөд уйлсан ч та эргэж хараад орхиод явцсан. Би босож нулимсаа арчаа дуулууртаа даглаа. Та надад сонголтондоо хариуцлагатай байхыг заасан. Би 8 настай байхдаа ойм суугааж сурахыг хүссэн. Та надад оймсыг хэрхэн цэвэрхэн угаахыг зааж өгсөн. Би аяг тавг угааж сурахыг хүссэн. Та надад аяг тавг хаглахгүйгээр хэрхэн угаахыг зааж өгсөн. Би өөрөө хоолоо бэлтгэхийг хүсгэд та яаж боломжтой байхыг зааж өгсөн ч би түлэгдсэн. Та л надад амьдралынхаа төлөө боломжтой байж бас хариуцлага хүлээхийг заасан. Би 10 настай байхдаа ангийнхан маань хичээлийн дараа дугуулын секц рүүгээ яран өгөхийг хардаг байлаа. Та харин хичээлдээ нухацтай хандаж хичээ. Сайн хийснийхээ дараа тоглож зав гарвал илүү ихийг уншсан дээр гэж хэлсэн. Та надад өөрт хэрэгтэй ашиг сонирхлынхаа төлөө хариуцлага хүлээхийг заасан. Би 13 настайдаа хөл бөмбөг тоглоод хөршийнхөө цонхыг хагалахад та надад шил хадаас авч өгөөд хөршийн цонхыг хамт шиллэж өгсөн. Тэгээд надад өгдөг халаасны мөнгнөөс шилийн зардлыг хаслаа гэсэн. Та надад алдааныхын төлөө хариуцлага хүлээхийг заасан. Би 15 настайдаа төгөлдөр хуур сурмаар санагдсан ч та надад гармоник авч өгсөн. Та намайг эхлээд үүнийг сур, дараа нь төгөлдөр хуур тоглол гэсэн. Одоо хүртэл би гармоник тоглодогч би төгөлдөр хуур сурахыг эртнээс хүссэн хэвээрэл байна. Та надад хүлээж тууштай байсныхын төлөө хүссэн зүйлдээ өөрөө хариуцлагатайгаар хүрэхийг заасан. Би 19 настайдаа их сургуулийн эсэлтийн шалгалт өгсөн. Та миний сонирхож байгаа хэд хэдэн мэрэгжилд дүн шинжилгээ хийж сонгоход тусалсны дараа шийдвэр гаргахаас өмнө зүрх сэтгэлээ сонс гэж хэлсэн. Та надад ирээдүйнхэн төлөө өөрөө сонголт хийж хариуцлага хүлээхийг заасан. Би 20 настай байхдаа шинэ гар утас авахыг хүсдэг байсан. Эвдрээгүй бол битгий солиорой. Үгүй бол цагийн ажил хийж мөнгө олоод өөрөө ав гэж хэлсэн. Би цагийн ажил хийж авсан цалингаараа утас худалдаж авахад энэ надад шинэ утас авснаас илүү аз жаргал бэлгэлсэн. Та надад хүсэлдээ хариуцлагатай хандахыг заасан. Би 24 настай байхдаа сургуулаа төгсөөд бизнес эрхлэхийг хүсдэг байсан. Та надад санаа зовох хэрэггүй. Эхлээд бага зүйлээс эхэл, дараа нь туршлага суу гэж хэлсэн. 2 жилийн дараа намайг компани байгуулахар шийдгээд та хамгийн муу хөлбөрийг ч тэсэж гарах чадвартай бол зоригтойгоор хий гэж хэлсэн. Та надад 100,000 юан өгөөд 4 жилийн дотор буцааж төлөөрөө гэсэн. Би танд мөнгийг нь төлөө зогсохгүй байртайж болгоно гэж амласан. Та надад карьерийнхаа төлөө хариуцлага хүлээхийг заасан хүн. Би 27 настай байхдаа хөөрхөн найз охинтой болоод гэртээ авч ирсэн. Та түүний өмнө намайг магтан сайшааж бахархалтайгаар чи хангалттай сайн байснараа адилхан сайн хүмүүсийг өөртөө татаж чадна. Бас чиний хайр зөвхөн чамаас л шалтгаална. Хэрвээ та нар бие биедээ үнэхээр хайртай бол би аз жаргалтай байх болно гэж хэлсэн. Та л надад өөрийнхөө аз жаргалын төлөө хариуцлага хүлээхийг заасан. Би 32 настайдаа шинэ байрны дэлгүүр танд гардуулахад та авангуудаа шууд л эргэж харсан. Чичирж байгаа мөрнөөс чинь таныг нууцаар уйлж байгааг тань мэдсэн. Та надад амлалтандаа хариуцлагатай хандахыг заасан. Намайг 35 настайдаа компанийнхаа шинэ үйлдвэрээ барьж өргөжүүлэхэд таныг харгас хэрцгий эцэг гэж буруутгаж байсан хамаатан садангууд эцэст нь амаа татсан. Үүний зэрэгцээ бийж хүүхдүүддээ өөрийнхөө төлөө хариуцлагатай байж сурахыг зааж өгдөг. Ирээдүйд тэр надаас илүү болно гэдэгт би итгэдэг. Та хүүхдээ яаж өсгөх вэ? гэж асуусан байна сүлд нь. Яг бүтцэн нь бол яг адилхан юм биш энэ хоёр. Бүтцэн яг адилхан байна. Тийм байна. Тэгээд нэг үр дүн шал өөр байна л да гол нь. Тэгээ үр дүн нь бичигдсэн процесс нь хүртэл өөр байна. Нэг нь би яг уншиж ах чинь ингээл бодж л байлаа л да. Нэг
зөв эхнийхэн захиан дээр нэг зөв харагдаж байгаа үйлдэлүүд хийгээд байгаа шүү дээ. Уул нь аав нь ингээл хэрэгтэй те бүхнийг наавж өгөөл, хоололж мооллоо тий. Магадгүй бидний хийдэг үйлдэл. Тий. Айгүй ингээ хүүхдээ бодоод байгаа юм шиг харагдаж байгаа наа. Гэхдээ цаана нь өөр шалтгаан байсан те. Одоо буруу шалтгаанаас болж одоо юм хийжсэн байгаа байхгүй. Одоо жишээлбэл юу гэдэг чам дутуу угаачин гэдгээс нь төвөгшөөгөөд одоо аимсаа угаалгадаггүй байсан байх чи тий. Манад нэг ийм яриа болсон байхгүй өнгөрсөн удаа. Нөгөө манай том охин чинь ингээ гэрийнхэн ажлыг ингээ бүгдийг зохицуулдаг. Одоо бүр супер болсон л доо. Улам супер болоо л байна улам. Одоо намаа тий супер болоод идэм байх энэ чинь. Анх ингээ хийж явахдаа ингээ хийдэг байгаагүй. Тэгсэн чинь одоо яг тэр процесс жишээлбэл одоо том дээр би ингээ хүлээцтэй хандж байгаа байхгүй. За угаасаа ингээд сурна даа угаасаа гэдэг. Ихэнхдээ хийжсэн шүүрдэж мөрж байгаа нэг л тотоо те нэг л одоо би чи өөрөө нэг миний нэг давуу тал байна. Би айгүй залах уу. Яа. Тийм учраас угаасаа манай охин хийхээс өөрөө аргагүй болж байгаа байхгүй. За миний охин хийчихээ гэл ингээл хийлгээл ихэнд маш тотоо байдаг гэсэн. За аяг маяг уугаах бол бүр ярилдаггүй. Үүргэлж ингээд нэг юм юутай нэг дутуу үргэлж дутуу байдаг шүү дээ тий. Тэгээд тэгж угаадаг байсан. Тэгээд одоо яг тэр ажил тэнүүнээ дээр хийж байгаа байхгүй манай хоёр дахь тэр одоо 13 та. Ер нь ингээд шал угааж байгаа, шүүрдэж байгаа нь бол бүтэхгүй. Ингээд дандаа хог үлдээн. За тэгээд дээрэс нь аяг тавг угаахтаа ингээд тэр угаалт орны ард ингээд цогсох амар дурггүй заяа. Ингээд нэг юм гिचэл ингээд бошгоо шиг л ингээд зайлах юм түүс тэндээс. Тэгээд ингээд аяг дууслаа гэдэг юм ингээл дуусч байгаа байхгүй аяг нь. Гэхдээ юм нь дуусаагүй байгаа шүү дээ. Ажил нь дуусаагүй. Ингээл угаалт орон тойроод нийл ус мус болцсон те савн мавн болцсон ингээл нэг л бүтэхгүй байгаа байхгүй. Тэгээд манай хүн бол тэгэл хаяад явж байгаа шууд. Тэгээд би тэрний нааш аав юм хэлээ гүгээд ирж байгаа. Ясаа аав. Миний хөө дуусаагүй шүү ажиллаж ингээд. Энийг би цэвэрлэх юм уу? Ингүүний анаагаар цэвэрлүүлээч. Би аяг нь угаагаа үстэй гинэ. Тэгэхээр яах вэ? Миний хүү цэвэрлэчгээ. Би миний нэг айгуу давуу тал чи тэр байгаа байхгүй. Айгуу залах ба. Би яг өмнөөс нь ороод цэвэрлж ин л дээ би. Гэхдээ би ингээд тим юм дээр ингээд хүлээх хэмжээний залах байгаа. Одоо нөгөөдгөө харахаар тэр хүүхдүүдийг хүмүүжүүлээд байгаа арга болох гэдэг шүү дээ. Тэг юм бэлээ. Залхуу хүний хүүхүүд юм сурдаг гэж өстэй үнэ. Манай эхнэр одоо ажиллаа тараад нааша алхаж ирээд байгаа байхгүй. Тийм болохоор нэг 6:30 муч. За эрт ирүүл 6-д шүү дээ. Тэгээ 6:30 авцаа ирж байгаа. Орой хоол бэлэн байх хэрэгтэй байхгүй яг энэ үед. За ингээл одоо тест жинхэнэ нэг одоо орой хоол хийлэгдэг болох гэж л үлээ үзэж байна да. Хүүхэд хүмүүжлийн маш олон аргууд байна л да. Айл болгох хүүхдээ хамгийн сайнаараа мэдээж л хүмүүжүүлэхийг хүсэж байгаа. Хамгийн сайн хүн байгаасай, аз жаргалтай байгаасай, мэрэгжилтэй байгаасай, карьертай байгаасай ч гэдэг юм хүсдэг юм болгоныг л хүүхдүүдтэй хүсэж байгаа. Гэхдээ яг нөгөө дүнгэж баг аваа хилдэг болсноос нь хойш гэдэг юм уу дөнгөж хөлд орж байгаагаас нь хойш харилцаа үүсгэж байгаагаас нь эхлээл хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж байгаагаас шалтгаалаад тухайн хүүхдээ ирээдүй шууд өөрчлөгддөг гэдгийг л энэ хоёр загтад шууд харууллаа л гэж бодлоо. Тийм ер нь бол тийш. За комментуудыг хөргий. Тэгээ тэр дотроос нэг юм гоё өгүүлбэр байсан. Ер нь чи ямар хүн байх вэ гэдэг бол чиний цэвэр сонголтоо гэдэг. Гэдгийг та надад ойлгуулсан удаа гэж хэлсэн. Тэр бол надад аягүй чухал үг. Энийг яагаад би чухал гэдэг юм гэхээр манай монголчуудад нэг юм жоохон сүнслэг юм шиг нэг юм ойлголт байдаг байхгүй юу? Нэг юм бурхны зурсан зургаар би явж байгаа энэ тэ. Тэгээд ээжүүд нь хүртэл одоо хүүхдүүдэд тэ нэг гэр бол одоо бүр нэг ийм яриа би сонссон. Айл болгонд нэг аригчин байдаг те. Тэр аригчныгаа те ээж нь те эсвэл имэн те өөр амт гэр бүлийнхний хамаг муу юм үрж байгаа гэдэг те. Оо нэрээ наадах чи сонссон чи ямар байдаг те. Тийм тэгдэж штэ. Саяхан нэг хошиншааг үзчихсэн юм байна. Бүр нэг цаваанаас. Бүр тэр ууж байгаа нь хүртэл гавьяатай байдаг нас. Харин тий. Ингээд хараа бүр яг ингээд нэг юм зурцсан зураг энийг өөрчлөх боломжгүй гэдээ бүр итгэцэн байд юм байлаа манайхан. Тэгэхээр үгүй тийм биш. Энэ бол ерөөсөй цэвэр сонголт байхгүй. Бид нар ухамсарын сонголт хийх хэрэгтэй заавал. Би ийм хүн болно, эсвэл ийм хүн болно гэдэг сонгож байгаа тийм. Ухааныг биеийг нь төрүүлэхээс ямар ухааныг нь төрүүлэх биштэй гэж ярьдаг л да. Гэхдээ ухаан руу чиглүүлэх үндс нь одоо гэр бүлийн хүмүүжлэл болох гээд байна л та. Тийм. Одоо жишээлбэл ийм штэ. Би хамгийн сайнаар хүмүүжүүлж болно. Ёстой хамгийн супер аавын жишээгээр би хүмүүжүүлж болно. Гэхдээ тэр хүн хэн болох вэ гэдэг нь тэр хүний өөрийнх нь сонголт нэр үнэндээ бол тийм. Тэгэхээр трийг л хэлж байгаа бах та тэр ухааныг хүмүүжүүлэх шүү дээ ямар.
За, комментүүдийг хүргэе. Ядамсрын туяа 2 эрхээ уруу лайк явуулж байна. За тэгсэн байна. Давасрын баяр ямар хэцүү загтал вэ гэсэн. 3 удаа уйлсан байна. 3 удаа байсан. Гэвсэн байна. Тэгсэн чи энэ уйлдаг эможиг манай охины үеийнхэн одоо 16 настай хүүхдүүд инээж байгаа гэж явуулт юм биш нэг рүүгээ. Юу гэсэн үг яагаад? Нэг одоо чи ингээ инээтэй юм явуулна шүү дээ наад руу. Тэнгүүт нь энийг явуулна. Илгээ хүчтэй инээж байгаа нь тэр ингэнэ. За. Сайхан сургамжтай загтал уншиж өгсөнд баярлалаа. Хүмүүжүүлэх арга нь өөр юм аа. Ямар гоё загтал вэ? Хүүхдээ багаас нь ажил сурах чухал, том болоод сурсан ажлаа амьдралдаа хэрэгжүүлэх юм блэ. Эцэг нь хүүхэдтэй маш сайн зөвлөгч болж чадсан байна гэсэн байд. Ингээхийн тулд аав ээжээс маш их төвчээр шаарддаг баха. Мэдээж нөгөө дүнгэж хөлд орж байгаа хүүхдээ бүдрээд унаад уйлахт нь эвэм нэг их болохоос биш чамайг дахиж бүдрэх юм бол би нэмж зодё шүү гэж хэлэхгүй. Фермер бол хитрүүлсэн, жоохон хитэрсэн тий. Гэхдээ бас нөгөө унангууд нь чи унчлаа гэж зохиод идэг штэ бид хэд чинь бас нэг. Унангууд нь унлаа гэж нэмж зогтөг ээж аваад байгаа штэ. Арайч бах. Үгүй одоо гудамжинд байгаа. Яг би бол зогтгүй өшгөлчтэн шүү. Амар хөлд ойрхон байдаг. Арайчтэй. Би бол бас арайч хөшгөл. Худлаа шүү. Манайхаа инээдэг. Надад итгэхгүй дээ надаа. Эрка маань ерөөсө худлаа ярьдаг байгаа шүү. Үний ярьдаг байгаа шүү. Загтал ярьлаа болон сонсогч танд хүрж байна. Та хин нэгэнд зориулсан чин сэтгэлийн үгсээ уудалсан загтлаа гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд хайгаад гарч ирэх Facebook хуудасны мессенжер хэсэгт нь илгээх боломжтой шүү. За мөн энд бас найруулагчаараа бичүүлье. Wind Entertainment зэг marketing@gmail.com гэсэн хаягаар ёо би өөрөө хэцүүцчлээ. За яг энэ хаягаар мэйл илгээж бас болно. Мессенжерээр биш мэйлээрээс илгээж болно шүү. Тэгээд тэр хүн рүүгээ залгуулж болно. Тэгин яг үнэ. Тийм, залгуулж болно шүү. За ёо. За одоо дараагийн загтлыг нь хүргээдэг. Энэ маркетингийн юу байх юм уу? Тийм. За одоо энийг нь доор комент Манай хийсэн. найруулагч чэйжэр мэдэхгүй шүү дээ. Шууд гарч ирснийг нь копидод явуулчлаа. За энэ шүү. Манайхаа. Бас ялгаагүй охиндоо битсэн загтал байсан. За нөгөө юу сая энэ хүүдэ гэснээс нэг юу байсан шүү дээ. Сая манай даваа жаргал бичиж л да. Ямар гоё загтал вэ? Хүүхдээ багаас нь ажил сургуул том болоод сурсан ажилдаа антер гэ тэ. Одоо чи бүр нэг юм хөвгтэй болж гин үү? Энийг ингээд сураад авчвал чамаас хинж булаахгүй. Наад үг чи над дээр байсан. Тэгээд би ингэж хэл ер нь амар сони яшигтай үг юм шиг тий уулна. Би гихгүй гэж боддог байснаа бүр байнгын зуршил толгой хилээд идэг болсон байлээ. Энэ миний хамгийн дуртай үг болсон шүү дээ одоо. Одоо тийм шүү Одоо дээ. хүүхдүүдэд байг хэлнэ. Миний хүү аягаа аваад явахгүй. Би чиний сурсан эрдмийг өөртлөөд буцахгүй гэдэг ингэж явж байгаа. Чиний наад эрдэм чинь сурж байгаа эрдэм чинь би ашиг хонжоо холих гээд байгаа юм биш. Чи өөрт чинь хэрэгтэй. Чамайг сурлаа гэд надад юу ч наалтахгүй. Хүний улсад очиод шалаа зөв угаагаас олчвол 5 цаас хааян. Бид хийдэм хүмүүжлийн аргаа гэж. За тэгвэл охиндоо битсэн ээжийн загтлыг хамтдаа сонсъё. Тэрнээс гадна хоёлоо хэдэн 7 хоногийн өмнөх юм бэ? Энэ 3 загтал үлдсэн байгаа байхгүй юу? Тийм байлээ. За юу наадах чинь уншаад тэгээд цаг үлдүүл уншия те. За тэгье. Охиндоо битсэн загтлаа. Хайрт охин минь өтлөх тэрл өдрүүдийг минь үзэхдээ төвчээртэй байгаарай гэж ээж нь чамаас гуй. Гэхдээ хамгаас чухал нь юу тулж ирснийг минь ойлгохыг хичээгээрэй. Чамтай ярихтаа ээж нь нэг зүйлээ мянгантаа давтвал та хормын өмнөхөн яг адилхан зүйл хэлсэн штэ гэж хэлэлгүй зүгээр л сонсоорой. Балчир байхад чинь чамайг унтахыг хүлээж шүн болгон нэг л түүхийг ахин дахин уншиж өгдөг байсныг санаарай. Усанд орохыг хүсэхгүй байвал ээждээ битгий уурлаарай. Намайг битгий ичээгээрэй. Жаахан охин чинийхээ араас хөөцөлдөж элдвийн шалтак олон шүршүүрт оруулах гэж гүйлдэж байсныг санаж байна уу? Шинэ зүйлс технологитой харьцаж мэдэхгүй байвал надад суралцах цаг олгоорой. Битгий төвөгшөөгөөрэй. Хонгор минь ээж нь чамдаа яаж зөв хооллохыг, хэрхэн хувцаслахыг, үсээ яаж самнахыг, амьдралд тулгарх асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг гээд олон зүйлийг төвчээртэйгээр зааж өгснэг санаарай. Өтлөх тэрл өдрүүдийг минь үзэхдээ төвчээртэй байгаарай гэж ээж нь чамаас гуй. Гэхдээ хамгаас чухал нь юу тулж ирснийг минь ойлгохыг хичээгээрэй. Заримдаа чамтай ярьсан зүйлээ мартчихад байвал сандал минь хүлээгээрэй. Хэрвээ тэгж чадахгүй бол сандарч төвчээр гүйдэн бүү хямсганаарай.
зүрх сэтгэлд чинь хамт байх л надад хамгаас чухал билээ. Хөгшөөрч ядарсан хөлмөн урдын гшгээ хурдан хөдөлж чадахгүй байвал анх үлд ороход чинь өвдөс чинь тулсан шиг ээжтэй гараа сунгараа. Ийм л өдрүүд нэгэнтээ ирэх цагт миний охин битгий гониглаарай. Зүгээр л дэргэд минь байж амьдрал минь хайраар төгсөх хүртэл намайг ойлгоорой. Чинийхэн бэлгэлсэн баяр баясал хамтдаа хуваалцсан цаг хугацааг би үргэлж нандинан талархах болоо. Жаргалд өрн инээмсэглэл хэмжээшгүй хайрыг би үргэлж чамдаа зориулж өөртөө хадгалсаар ирсэн юм шүү. Би чамдаа хайртай гэж л хэлхийг хүсэж байна миний охин. Гэсэн богино хаан загтлаа. Миний хэлдэг өгнөд шүү дээ. Харин яг нөө үгнүүдтэй холбоотойгоороос орж ирсэн өтлөхийн цагт ингэх болов тэх болов гэж санаа зовоол за би ингээл бүр юм санахаа болчих юм бол ямарс хүүхдүүдтэйгээ л хамтдаа байхгүй шүү гэл ингээл бас нөгөө хосууд хоорондоо ярьдаг штэ. Тэгдэг. Чиний л өмнө орно би миний л юу яана гэл эсвэл би тэгвэл би ганцаараа үлдэхгүй шүү гэл. Гэтэ энэ болгонд юу бодоод байгаа вэ гэхлээр нөгөө хүүхдүүдтэй дараа болох юм шүү л гэж бодогддөг юм шиг байгаа. Би бол дараа болно гэдэг байна шүү дээ. Энэ хүн бол дараа болно би гэдэг. хэлсэн шүү дээ. Би одоо надад байгаа нэг цөөхөн ганц хоёр юм та нар ингээ хувааж аваа тэгээд аль нэгэнд би та нарын нэгэнтэй амьдрын шүү. Угаасаа аав нь бол өглөө болноо. Тэр бол одоо ертөнцийн одоо гарцаагүй хуйлаа наад чинь. Одоо энэ хүн ингээ өглөө болно. Иннээс илүү өглөө болно шүү дээ. Тий. Аав нь одоо заагс магс барьдаг тийм хоббитой болохгүй бол гэрт чинь суугаал өглөө сууж байна. Мэдгүй одоо яана нэрээ яана. Би яаж хад англиараас өглөн боддоо. Гоё гоос тээ. Англиар ч өглөн, монголоор ч өглөн гоё гоос тээ. Оо бас тий. Тий, бас bilingual өвөөтэй болно шүү дээ. Яа. Энэ загтлыг яагаад ингэж унших болсон бэ гэхээр надтай бас их ойрхон санагдсан. Заавал бүр ингэж юм мартахаа байсан нэлийн хөгшөөн болсон хойно биш байхгүй юу? Одоо надад бас заримдаа тулгараад байдаг байхгүй юу? Юу гэсэн юм? Ой санамж алдсан юм чи. Үгүй ой санамжаа алдах биш. За. Одоо нөгөө миний үгэлж байгаа нь одоо манай хүүхдэд заримдаа төвхтэй санагдчих байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхэд энэ мэдрэмжүүд заавал хөгшин хүн дээр биш. Ингиж төвхтэй байгаад бити ингэж төвөгшөөгөөрөө. За бүр цаашлаа тэгээ юм мартаад ирэхин цагт юу гэсэн бэ? Жиг жоохон хатуу болоод ирэхин цагт дахин яасан бэ? Би одоо имэдэ заримдаа тэгж төвөгшөөдөг. Би имэдэ байтгаа одоо ээжэд баг төвөгшөх гэж зарим юмд нь. Манай ээж нэг юм супер хүчтэй байхгүй юу? Бүх юмаа мартна. Энд дандаа мартна. Манад ирэхээр уцаа мартна. Ерөөсө байнга уцыг бол байнга мартаастай. Уцрын залган хизээж авахгүй. Иймэрхүү юмуд байдаг байхгүй. Тэгээ тэрэнд нь би ингээд байнга давтагддаг учраас ингээд жоохон гэдэг реакцлах гэдэг бодмоор л юм байна тийм. Харин тийм. Тэр яг энэ загтлыг уншаад дуусны дараа тэднэр надад тэдгээр үйлдэлүүд маань бодогдсон. Эдгээр үйлдэлүүдийг манай хүү надад гаргавал яах вэ? Манай охин надад гаргавал яах вэ гэж бодогдсон. За яа энэ ч нэг хүсэлт орж ирсэн байна. Юу? Reindeer Tour Mongolia. За. За манай сонсогчтой энэ байнга байж идэв. Тэгээд энэ загтлуудыг копидж эсвэл шеэрлэх боломжтойгоор пэйж дээрээ оруулж өгнө үү? Баярлалаа гэсэн. Хүсэлтийг нь хүлээж авлаа. Үгүй инкүү. Чи нэг зүгээр нэг юм жижигхэн тагслаад ингээд рил оруулчихлахгүй юм уу? Уншсан хിവэр нь. Бичгээр нь биш. Тэгж бас оруулъя те манай. Бичгээр бол олдно энэ тэнд олдно. За охиндоо зориулсан шүлгийг би бичсэн юм шиг л санагдлаа гинэ туягч. Тийм үү. Туягч хоёр охинтой л доо. Тийм, хоёр охинтой. Охинтой нөгөө хүүтэй болохлээр аль нь л их төхөө бууж ирж илээ. Тийм. Яг хаагуур нь Гэтэ би яасан. Яг амьдрал дээр тулгаар би яг хатуурхаж чадахгүй юм шиг байлаа. Би чинь одоо энэ хоёрыг хоёрхан байхад нь л би хэлдэг байсан. Тэр 18 хүрээ манахаас яваараа гэх тээ. 18 хүрээд аав нь чадахгүй шүү. Аав нь одоо тэгтээ 18 хүрэхгүйгээр явах гээд байгаа зү. Чи нэг нь 16 хүрж байна. Явна л гээд байна л да яах вэ? Явна л гээд байна. Тэгтээ би бас ингээд 3 охинтой жүү гэж байна. Оо тийштэй. Тийм байх. Нэг хоёр охинтой зураг оруулсан байхаар ч л бодохгүй. Хоёр охины л бодоод байна шүү дээ. Тэгээд би боддог байхгүй. Яг чадах болов уу гэд ингээд жоохон хүн чинь бас айж байгаа шүү дээ аав хүн чинь. Тэгээд айж байгаа учраас ингэдэм байлээ. За үнэхээр бүтэхгүй байсан ч гэсэн одоо тэгэл яандаа гэсэн те нэг юм нөөц бодлон гээл их нэртэйгээ яриад байж байгаа байхгүй одоо. Тэгээд яг боддیں۔ Би бас яг начраа тулвал хортой баахан гар гэртээ байлгаж иж магадгүй юм шиг үл. Одоо тэгтээ энийг сонсохгүй хөгдөөдөө. Би бол одоо гэртээ очил 18 хүрээ яваараа гээл дахиад нөгөөдхөө ярина шүү дээ.
Яг үнэндээ бол тэгээд сая ээж шиг тэгээд нэг юм гуугаас сууж авах хөө. Аавынхаа өглөхөөс бити цааргалаарай. Уужина намайг хаач усан дагуулад яваарэ. Аавыгаа битээ хад үзээрэй. Аав нь хүүхдүүд чинь бас нэг англиар нэг ганц хоёр юм хэлчихнэ. За одоо ийм байна. За би чамар сонгуулчих. За. Охиндоо ээжээс нь бас эсвэл охиндоо ааваас нь гэсэн надад сая ээжээс нь уншсан чи одоо ааваас нь уншъя л та. За тэхүү. Энэ тэгэхээр ээж нь байна. Чи ямар муухай дандаа ээж нь унших гэдэг юм. Гүй энэ би сая дэлгэж чамаас тэгээ асууж штэ. За тийм баха. За Асуугаад ах юу вэ? Ээж байна. Ээж нэ тий. За тэгвэл аавтаа гэсэн. Чи шууд ээж нь аа болгоо уншчаач шууд. Чадна штэ. Чадна. За тэгвэл энэ манай аав тэгээ бүдүүн барагдөө хөөх юм. Баяртай гэж бичээд дуусаад штэ. Сайн уу? Юу хийж ийн баяртай гэд. За халуун сэтгэлээрээ чамаагаа үнэрлэе гэд охиндоо илгээсэн загтлаа шүү. За. Сайн байна уу? Залуу насны минь дурсамж бүхнийг санагалзуулах инхри жаахан охин минь ээ. Чамдаа энэ загтал хүрэх тэр өдрийн мэндийг хүргэж чанга тэврэн үнсэ. Сургууль соёлын сонин хачин хичээл ном ихтэй бидтэй. Аав нь хүний нутагт эрдэм өвөрлөж яваа жаахан охиндоо хаяач болов хань болоосоо гэсэндээ энэ загтлыг бичиж байна. Харилцаа холбоо хөгжөөд өдрийн хэдэн удаа ярих боломжтой ч гэлээ. Тэгж бас амжихгүй л явна. Өвөл цаг ирж гадаа хүүтэрж байна. Хувцас хунраа тохируулаарай. Ханаа томоо хурж даарч хөрөхгүй сэргийлээрэ. Хүнд хамгийн чухал нь эрүүл мэнд шүү. Тэр жил яг л чамтай адилхан анх удаа гадаад улс руу явж илээ. Гэхдээ чамайг бодвол их орондоо их сургуулаа төгсчгөөд 2 дахь удаага суралцахаар арлын орон зорьсон юм. Тэгэхэд чи ээжийнхэн хөвлөд 6 сартай хоцорсонсон. Тэр үед намайг та хоёроос салж чадахгүй хорогдсон байсныг ээж сайн мэдэж байгаа. Намайг сонирхогчийн сумаа үздэг тэр өдөр 12 дугаар сарын эхний 7 хоногт охин минь чи төрж аавда улам их аз жаргалыг авчирч амьдралын үн цэнийг мэдрүүлсэн. 3 хоногийн дараа ээжээс нь ирсэн загталд 2-3 хуудас хүний нэр бичээд охиндоо ямар нэр өгөх вэ гэж лавлсан байж илээ. Аав нь тэр олон нэрсийг уншиж баралгүй хариу загтал бичихтэй охиноо нинжин сайхан сэтгэлтэй цэцэн цэлмэг ухаантай үзэгслэн гоо эрхэмсэг нэгэн болоосаа гэсэндээ цэцэн заяа гэж нэрлсэн юм. Хэдхэн сарын дараанаас 3 уул харийн төмний дунд 1 жилийг хамтдаа өнгөрөөсөн. Ой хүрээд хөлд орж байхдаа өдөр бүр нойрмог чигээрээ инээсээр босож ирээд ажилдаа явах аавдаа үнсүүлээд үлддэг байсан жаахан охин аав нь одоо ч гэсэн тодхон санаж байна. Хүүхэд ахт нь өндөр төлбөртэй сургууль соёлд суралцуулж чадаагүй ч дэлхийд чансаатай их сургуульд элсэн ороход чин бархаж байсан шүү охин минь. Би чамд өөрийнхөө цанснаар хэлж зөвлөж гадаад хэл заадаг байсныг санаж байна уу? 5 жилийн өмнөх цуслангийн байшингийн ханан дээгүүр өнгийн цаасан дээр гадаад өгнүүд бичээд нааж байсан нь одоо ч гэсэн хിവэрэ байна лээ. Чиний явсан газар бүрт орчин бүрдүүлэх гэж ядаж байсан мэн л тэр. Хөлийг боловсрал болгон эзэмшээрэ миний охин. Хийж бүтээн гэж мөрөөдөж явтал хоног хугацаа урсан өнгөрчдөг тул аливаа бүхнийг бүх хоршлуулаарай. Юмыг сурах цагтаа сайн сураарай. Боломжт бүхэн ганцхан тул цагийн юм цагтаа гэсэн сайхан зарчимтай хичээж амьдраарай. Бас сурсан мэдснээ найз нөхөдтэй хуваалцах нь олон талын тустай тул буян болгож цаг гаргаарай. Хүнд байгаа чадлынхан хэрээр сайхан сэтгэлтэй явхад сайхан байдаг. Мэдсэн зүйлээ бусдад хэлж ярих нь өөрт илүү сайн давтлаг болдог. Заримдаа аав нь өөрөө мундаг амтэн шиг зүгээр шахуу байхад нь зэмлэж байсан бол уучлаарай. Хүний амьдралд дэмий үгс зүрх зүсэн шархлуулах тохиолдол зөндөө гардаг. Уйтгар давтуулж, сэтгэл эмзэглүүлэх тул тэр болгоныг гүнзгий хүлээж авах шаардлагагүй шүү. Олны төлөө сэтгэлдээ явж дотоод мөн чанараараа өөрийгөө чимж яваасай гэсэндээ нилээд сургаал нэмээд биччихлээ. Одоо миний охин том болж аливаа бүхнийг биедан шийдвэрлэх хариуцлагатай насанд хэдийнэ хүрчээ. Гэвч 18 нас гэдэг хүний оюун ухаан өсөж өндөөхтэй харьцуулбал баас ч болоогүй. Дөнгөж дэлбэгээ нээж байгаа хамгийн цэвэр ариун нас гэдгийг санаж бартаа бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй хөдөлмөрлөөрэй. Энэ намар аав ээж хоёр нь харийн нутагт чамайг хүргээд буцахдаа тэгтлээ их санаа зовоогүй шүү. Учир нь хажуунаасаа холдуулж үзээгүй жаахан охиндоо дэндүү их итгэсэн минь тэр байх. Зарим үгийг өглөө давил үнгүй болдог шиг
юм цөөхөн байсан дээр тул энэ удаагийн цагтлаа ингэсхийгээд өндөрлөе дөө. Аав нь уншихад сэтгэл уужирч ухаарлах хайрлах сайхан хүүхдэд цагтл бичнэгээд тогтож сууж чадлаггүй зөндөө удажлаа. Алт мөнгөөр бэлхуулж амттангаар задгаж яваагүй ч гэлээ. Миний охин, миний хүсэн хүлээсэн хүндэтгэн үнэлдэг эрхэм хүмүүн тул зорьсондоо хүрдэг зүрхтэй орчин цагийн шин хандлага, шин ирч хүч, урам зоригоор дүүрэн хүн болохыг хүсэн өрөөхөд халуун сэтгэлээрээ чамаагаа үнэрлэе. Ирүүлэнх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөй хүндэтгсэн аав чин зоригоос нь. Яста гой захиа. Наад ч яста жинхэнэ орчин үеийн яг зөв захиа байна да. Одоо би ийм захиа бичиж арай хүчрэхгүй байх уу? Би арай чадахгүй байх гэж бодод байгаа шүү дээ. Йоо. Чи харин яаж харин нулимсгөө дуусгах вэ энэ гурыг? Хоолон дотор нь Дөрвийг. Өнөөдөр заяа шинэ рекорд тогтоолоо. 4 захиаг ямар ч нулимсгүйгээр дуусгалаа гэсэн. Гэтэ сүүлийнх дээр чи бас жоох эвгүүт үү? Тэглээ сүүлийнх дээр жоох эвгүүтлээ. Яста гой захиа. Над чи хаавас гэдэг чинь гоё юм байна. Дөнгөж байна. сая Эрка манай охин 16 хүрж байгаа тун удахгүй явах гэж байгаа гэсэн чинь хүний нутаг руу 18 нас хүрээд явсан. Аав нь дээрээс нь аав нь хүглээ юм байна. Тийм байна. Надрахгүй юм байна. Тэгээ бас нэг гадагшаа сураад ирсэн хүн байна тийм надрахгүй. Бас Монголдо их сургууль төгс би бүр дотроо инээ би ойлгохгүйсэн шалтгаан тэр юм ба штэ. Энэ Эрка шүүгээ бодоод. Би яг сонсчод ямар зөв захиагаас сонгоч байгаа гэдээ бүр баярлаа сууж ялаа штэ. Яа ийм захиа би бичнэ нэг бичгэл байх. Ингэдэм байна. Нөгөө нэг эхнэр бүтээр яг яриад байгаа хөөхгүй одоо нөгөө нэг удахгүй ингээ явна мав нэхэр манай хүн болохоор бүр ингээд байгаа хөөхгүй яруулцаад. А би болохоор гүйгөө эртхий одоо ингээд нэгэнт л явах юм чинь. Нэгэнт л энэ хүн чинь одоо үгүй явна гэдэг нь заавал гадны орн руу ч биш. Ер нь л ингээд тусгаарлал ингээд явна шүү дээ. Заавал. За тийм л юм чинь нэг юм бие даасан шийдвэр одоо юу гэдэг те нэг юм байлгахын тулд одоо 16 хүрчихэж байгаа юм чинь нэг юм бие даалгах нэг юм боломж гарвал би жоохон оролдоод үзмээр санагдаад байгаа хөөхгүй надад. Санаанд багтаад байгаа хөөхгүй. Тэгээ ягаад ч юм охин хүүхдүүд ээжүүд илүү их ам байх гэдэг. Би бол хөвгүүдээ том болоод ямар хүн болох бол одоо яах бол эхнэрээ яаж авч явах бол ч гэдэг юм ингээд тустай гарах марах талаар нэг боддгоо байхгүй юу? Ер нь бодогддог чгүй юм. Мэдээж одоо манайх үзүүлэндөө гэл ингээд бодож байгаа штэ. Харин охиноо дөнгөж 2 настай байхад нь л уйлаад байгаа штэ. Яаж миний охин төрнөө гэж уйлаад байгаа штэ. Охиноо төрүүлж явахдаа орог бодсон гэдэг байгаа юм. Тийм, охиноо төрүүлж явахдаа л би бодсон. Яаж миний охин хүний хүн болно? Яаж миний охин энийх өвдөлтийг тэсэж нэгэн хүний амьдралыг ингэж хорвоо ертөнцид таниулах гэж төрүүлэх болоо гэж бодохоор л ингээд өөр хийхгүй ингээ уйлаад. Тэгээ би 4 нас хүрээгүй 3 нас дөнгөж гарсан байхад нь л дүүгийн төрүүлээд имлэгээс гараад ирсэн штэ. Тэгэхэд миний охин жижигхэн л харагдаад байгаа юм чи. Охин хараа дахиад үйл. Одоо би зүгээр ингэж хэлээд байгаа. Тэр холдуулт нь ихлээр хэцүү юм байна. Би охиндоо бол ингэж хэлээд байгаа. Манай том ч охин байхгүй. Тийм болохоор охин гэдэг байгаа шүү. Хамгийн эхлээл одоо миний бүхэл одоо анхны бүх одоо нулимс юмуудыг манай охин л авна л даа угаасаа. Одоо угаасаа бараад явнаас. Одоо ингэн заяа. Би охинтойгоо нэг юм миний охин одоо аав нь одоо чиний төлөө нэг 2 л удаа уйлмаар байна. За бүр за 3. За ингээд болоо. Энээс хойш уйлмааргүй шүү гэд. Нэг нь болохоор тий одоо ингээд явхад нь л нэг ойлгох байлгүй дээ. Одоо уйлна л да ойлгомжтой тэр найдвартай. За тэгээ хоёр дахь нь болохоор гэр бүл болоод ингээд хурмаа ихт нь аав нь бол тисгүй ээ. Бэр гуйхт нь. Тий. За бэр мэр гуйхт бол гайгүй хөө. Үгүй бэр гуйхт нь бүр балаг нь авд юм байлээ. Мэдгүй. За ямар ч үсэн нэг тэр хавцаа нэг уйлна заяа. За ингээд нэг 2 болчихж байгаа. За 3 дахь нь бол одоо тэгээд нэг сургууль мургуулаа төгсгөлтөн ч юм уу те нэг юм ээж болохт нь ч юм уу те нэг тэгэл болоо. 3 л уйлъя. За. За тэгээ бусдаар бол чи дандаа уйлъя шүү гэдэг байгаа шүү дээ би. Пай. Аавыгаа ингээд нөгөө улс мулс руу явахд бас уйлъя шүү дээ. Тэгээд нэг юм нулимсан ингээд битэр ингээд тоолоод харьцуулаад байгаа байхгүй. Харин тийм бай. Манай охин арай их уйлах юм билээ миний төлөө. Яа. Хормон дээр надад зориулж уйлах байлгүй тийм бай. За ингээд өнөөдөр бол мэдээж маш гайхамшигтай сургамжтай загтлуудыг бид хамтдаа сонслоо уншлаа. Та ч гэсэн яг манай доор гарч байгаа пин постнд байгаа мэйл рүү өөрсдийнхөө загтлыг илгээх боломжтой шүү. Тэгвэл та бүхний загтлыг бид уншиж хүргэх болно. Мөн үүнээс гадна би яг ингэж бодлоо. Дараагийн нэг удаагийн болон дээр хадмаас нь хүү бэрдээ хүргэн бэрээс нь хадамдаа зариулсан ийм загтлуудыг төвж уншмаар санагдлаа. Үгүй.
тийм захидал одоогоор байхгүй байгаа учраас манайхан хадам бэрүүдэд зохиож захидал бичгийг хүсчээвэл бичээд яг энэ доор одоо пин пост болцсон байгаа Wind Entertainment Cig Marketing @gmail гэсэн одоо энэ хаяг руу та бүхэн маань мэйл болгож бичиж болно. Эсвэл та яг одоо үзэж байгаа лайв стримийнхаа пэйж рүү та нар бас одоо шууд илгээгээд өгөөрэй. Тэгэх юм бол тэрийг чинь бид хоёр хэвлж авчраад манай заяа маань за үсрээл нулимстай. За үгүй бол төвчүүл нулимсгүй уншаад дуусах чинь заяа. За баярлалаа. Энд хүрээ захидал ирлээ булангаа зүрхэн давлгаагаараа өндөрлүүлье. Монгол улсын өнцөг болон бүр дэлхийн өнцөг болон бүрээс бидэнтэй хамтдаа байгаа сонсогч та бүхэн минь яг одоо зүрхэн давлгаандаа нэгдээрээ бидэнтэй хамт байгаагаа бидэнд харуулад өгөөрэй. Хичнээн сонсогч хаанаас биднийг сонсож байгааг бас мэдрүүлээд өгөөрэй. 10 секундын турш хамтдаа зүрхэн давлгаандаа нэгдснээр дараагийн булан руугаа шилжих болно. За зүрхэн давлгаандаа нэгдэцгээе. Зүрхэн давлгаандаа нэгдэцгээе. Зүрхээр давлгаалаад өгөөрэй манайхан. Зүрхээр давлгаал яахоо. За баярлаа. Ингээд дараагийн булангаараа уулзтлаа. Түр баяртай хин чаашин те. Тий. Удахгүй уулзцгаая. Одоо та заавал хэрэгтэй шүү дараагийн буланд. Өөрийгөө цахим ертөнцийн чатаар яруу сандруу дутууд үлмэг буруу хазгаа ойлгуулах уу? Захидлын соёлыг өртөөлж уран үг оновчтой санаагаар өөрийгөө илэрхийлэх үү? Захимаас илүү захидлын соёлыг дэлгэрүүлье. Гэр бүлийн радио. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Иргэн тавтаа морил Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжлэн сонсогч танд хүрч байна. Өнөөдөр хүрдэг болонгуудын эхний болон хүрчлээ. Одоо харин дараагийн болон сонсогч таны оролцоотойгоор бүтдэг үндэс рүү болон маань хүрэхэд бэлэн болсон байна. Зааваж гараа. Энэ хооронд мессеж уншиж чадах уу? Би мессежд байхгүй. Коммент байхгүй нөө? Үгүй тийм байхгүй. Тэгвэл манай Reindeer Tour Mongolia-гаас дахиад бичсэн. Тийм. За. Нэг коммент бичсэн байна. Энд гэхдээ гоё коммент байна. За. Амнаасаа илүү хайрлж өсгсөн охиноо цаг нь болохоор хадамд гаргаад явуулдаг юм байна лээ гинэ. Үгүй тэгээд явуулахгүй л байх гадайсан юм аа да тий. За эхлээд өдрийн хід залгадаг байлаа гинэ. За. Одоо тэгээд зэхүүгээ харах гэж л ярьж залгадаг болсон доо гэж байна. Тэгэхээр би хариу биччихлээ. Та юу яагаач хүргэндээ зориулаад нэг захиа бичнэ байгаа гэж биччихлээ. Зөв. Би яг нөгөө энэ үед нь яг охиноо хадамдаа өгөхдөө аав юу гэж хэлдэг вэ? Би бэлдэж байгаа одооноос. Охиныг нь ааваас нь авахтаа хадам талаас нь юу гэж хэлдэг вэ? Тэр болгоныг бас та бүхэнд тэр өдрөнд уншиж өгж үзүүлнэ заяа. Би одоо өөрөө хэлэхгүй хажууд нь суун л да. Гэтэ манай нөхөр бол хэлж чадахгүй гэдгийг мэдрээд байна. Би ер нь барагтаахан шиг байгаараа гэдэг нэг хэдүү байгаа надад. Хамнаасаа илүү хайрлаж өгсөн охиныг минь ягаараа гэдэг үгнүүд нь айгу гоё идэм аа. За өнөөдрийн үндэс рүүнд булан болвол за ямарваа нэгэн зүйлийн үндсийг нь хэдүүлээ олдог байгаа. Яагаад олдож оролддог шүү. Яг олдогч бас биш. Бид нар ч одоо ямар хайлтын супер баатрууд байгаа ш. Бид нар алах гэж хичээдэг. Та ч гэсэндээ бидэнтэй хамт олох гэж хичээгээрэй. Шууд утас 9986 1045 9986 1045 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байгаа. Өнөөдрийн сэдв Улаанбаатарт яагаад ингээд хүмүүс их ирээд байгаа вэ? Улаанбаатарт ягаад манайхан ингээд бөөгнөрөд байгаа тий. Одоо хөдөө орон нутгаас ингээд нүүж орж ирдэг. За ингээд нийт монголчуудын 3 сая 500 гэж үзэх юм бол за сая 700 800 одоо энэ Улаанбаатар гэдэг энэ жижигхэн хотод одоо багшралдан амьдарч байна. За энэний учир утга ер нь яг юу юм бэ? Яг үндс нь юу юм бэ тий? Энд чинь одоо бүр сүлд асуудал болоод байна шүү дээ. Уул нь ихэндээ гайгүй сайхан ингээд айл өрх болоод хөрш мөш болоод сайхан байгаад байгаа шиг байгаа. Тэгсэн одоо сүлд эн чи одоо гэтрээд асуудал болоод байна шүү дээ тий. За сонсогчтойгоо холбогдъё байна уу? Өглөөний минь. За өглөөний минь сайхан. Сайхан амарсан. За одоо тэгвэл үндсийн шууд орондоо. Одоо манай хүн чинь бол үндс рүү нилээсээ ордог. Манай үндэсний одоо яг гол одоо хүн шүү дээ. За. За юу гэж бодож байна? Ягаад Улаанбаатар хотод одоо бөөгнөрөд байна хүмүүс?
Ахаа тэгээ шалтгаан бодны тоочныг бол олон өстой тийм сорно боловсрно гэдэг. Ерөнхийдөө бол Улаанбаатарт өнөөдөр маш шалтгаан чинь нэгдүгээр энэ ерөөсө хөдөөгөр хийх ажил гэж юм байхгүй. Ерөөсө ажлын байр тийм. Ажлын байр одоо сумын төвдөр нэг яваад очлоо гэж бодоход сумын төвдөр хийх ажил байхгүй. Багийн төвдөр хийх ажил байхгүй. Аймгийн төвдөр хийгээд байх ажил байхгүй. Ерөнхийдөө нэг төрийн байгууллага нэг энд нэг Монгол улсын нэг эзэг хүмүүс амьдардаг болохоор нэг төрийн байгууллага нэг хорооны ч гэдэг юм уу, багийн ч гэдэг юм уу нэг хэдэн дасад дарааны нэстэж юм уу тэрэнд хариалагдаг нэг юмч нэг хэчгийн төлөөлөлж гээд нэг гэдэг хүмүүс ажилладаг. Цөөхөн тооны нэг ажлын байр те улсын нэртэй. Өөрөөсөө үндсэн ажлын байрны ерөөсөө тэр нэг албаны нэг юм өгч үзсэн бол бүртгэх нэрдүүс гарах юм бол бүртгэх гэдэг шиг тийм ээ. Альхоо өгдөл нэг авч байгаа тийшээ явгаад шийдвэрлэх зүгийн дааж үзэх нэг юм чигтэй нэг. Ерөнхөө нэг цомх юм өөр бусдыг хүний хийчгээд юм ажлын байр чадах байхгүй нэг тэгээ нэг хэдэн хувийн хүмүүс бол нэг дэлгүүр мэлгүүрхэн нэг тий яг тий орж ирсэн хүмүүс дааж үзсэн нэг тагцайг нь хурд нэг шиг юм. Тэгээд малчин хийвэл болдог тий. Тэгээ малчин гэсэн юу хийх ажил бас байхгүй шүү дээ. Зүгээр аргагүй их нэг олон малтай байвал нэг нам хаврнаасаар намар ичний цагаар нэг хэдэн мах бөгөндөр хэдэн хэмжээний гарч ижийдэг. Өөр бусад малын түүхий идэж наштаад одоо ингээд нэг хоттой оройгоонууд нь яг нэг хэдэн литр зүгөө нэг ойрхон зур дардаг байх. Босны бол ингээд хийх юм байхгүй шүү дээ. Тэгээд махын давтар зүгэн тэгээд яг цаарч үүс зарим одоо их хийчих тэгээд би сая одоо энэ 100 сая би овсроо очиж ирлээ. Танихгүй хүмүүстэй танилцаад нэг ярьж хахад нэг мөнгөний хэрэг болоод 50 цугаар 200 цугаар мал төхөрөх юм хэрэг болоод ингээд ингүүт гидсийн арилах үнэгүй авгаач авах юм байхгүй. Тийм. 1000 км гадрын цаана. Тэгээд нөгөө гидсийг тэрчгээр нь хайдаг гэж байна. Яа. Тэгээд арилыг бол тэрчгээр бас хайж байгаа. Өөрөөсөө нэг хэрэгцээндээ нэг сур мөр богоод ойртуулан бэлдэх гэдэг чи их олон айс орохгүй шүү дээ. Тэгин. Тэг сандаа 2-3 тэгэл болоо өөр малчин хийгээд хаж байхгүй. Тэгэхээр тэр миний нөгөө нэг яриад байдаг нөгөө нэг үндсэн бодлогын хүрээнд одоо нөгөө нэг Монгол нутгийн чинь нөгөө хуучин бодвол нийт энэ 600 км хатгаад үлдсэн квадрат газрыг болвол хамгийн боломжит одоо хор хохирлгүйгээр ашиглаж дээр нөгөө эцгүүд нэг тийм эрүүл бөгөөд чирэг амьдэрдэг ийм арга зам байж байсан бол одоо энийг нь хоцрогдсон орчин цагийн бос хүмүүний амьдрах байдал гэж үзээд одоо гэж ойлгуулад хүмүүст энд орж ирсэн гэснээр адилхан гадаадд орсон хавьд эдгээр ордод өгдөд байж байгаа шүү дээ. Тэгээд ойлгуулангуудаа энэ хотод одоо их уцаадуудаа орчин цагийн хөгжил боловсролын хүмүүсийн амьдралыг орчин бий болчихсон байгаа мэтэр ингэж ойлгуулад тэрэнд нь хүргэж байгаа тэргээс хэдэн залуучууд хэдэн малаар дарж нааш явуулж байгаа. За тэр боловсруулах гэж явуулж байгаагийн бол буруу биш. Гэхдээ хамгийн гол буруу нь бол өнөх хөдөөр хийх ажил байлгаад ажлын байр л юм тийм. Эзэнгүй юмыг бол доророод өгж шүү дээ. Одоо та нар ингээд анзаардаг бол одоо нэг энэ хатан бүрэгтэй ордоо ухуулахгүй байдаг хөдөөний хүмүүс очоод ингээд тэмцээд нэг хэсэг нь ухуулах нь зөв нөгөө хэсэг нь ухуулах нь буруу гэдэг ингээд таваагтаад ингээд байж юм. Тэр нутгийн иргэд цөөхөн шүү дээ. Монголын ард түмэн цөөхөн дээрээс нь хөдөө байгаа хүмүүс чинь бүр бүлэн цөөхөн хэдэн хүмүүс наашаа болсон. Өдөр тэгээд хадраа ухаж ингээд энэ тэнд очоод сүүл хийгээ яваад байдаг байхгүй араар нь хэдэн мал алга болчихсон шүү дээ. Өөрөөр хэдэн мал одоо чи хоноо хийшээ өгөхөд тулаад биш адуугаас одоо нөгөө зүг чи явчих дээр 20 км цаангийн дээр нэг машин очиж татаагаад очоод өөрөөр нарийн очиж ойлгохгүй зүгээр нэг юм хэрүүл хийж байгаа гэдэг. Тэгэхээр хотод байгаа ерөнхийдөө нэг юм ихөө. Тэгэхээр тэр цөөхөн идэх хүмүүс юу гэдэг бол тэр нэг нутгийнхны тэр одоо хэдэн мянган метр хэдэн 100 км хатгаад үйлчэн газар эзэмшиж байгаа хүмүүсийн эзэн дугуйцаар байгаа хийгээд байгаа юм. Энийг цааш авах чинь ерөөсөө эндээс асар их мөнгөийг өсөндөө энэ баялаг газар асар их мөнгөийг ингээд бас хурдан хугацаанд босгож байгаа учраас Монгол хүнийг мэддэг болцолтой болгох. Монгол хүнийг чадвартай болгох тийм ээ. Ийм санаа сонирхол байхгүй. Одоо ингээд бид өөрсдөө харах юм бол сайн бензинээс өсвөлээд ингээд хараад байгаа. Онцгоноос ингээд энэ ч болохгүй, бензин хүнтэй байна, энэ ч тийм байна гэж бүх юм нэг хэн нэг хүн бэлдэх ёстой нэг юм
айл нэг нэр хүүхдүүд байдаг шүү дээ. Аваа нэг аваад тэр хүүхдүүд чинь ингээд оншгоноод нэг юм болохгүй бол бүх юм төрийн буруу болоод байгаа гол шалтгаан чинь энэ мэнс юм мэдэхгүй байгаа. Нэг бол Улаанбаатар бөөгнөрж ирчээд Улаанбаатар хотод яг нарийн Улаанбаатар хотод тийм сүртэй хийгээд ажил хэцүү шүү дээ. Манай одоо бол хэцүү болчлаа тий. Яг. Тэгээд ажил байхгүй гэхээр судлаа ярьсан болчихно. Дараа бүр ажил байгаа даа. Монголд манад хийлгээд байгаа ажил чинь талын тийм хүн амьдрахад хангалттай биш байхгүй юу? Тийм мөртлөө хөдөө бодох юм бол ажилдаа тооцондоо голоо зогоож нэг тураад өгчихгүй энд нэг байгаад байх юм даа гэдгээр ажил хийсний зүйл энд ирж ингэ байгаад байгаа. Тэгээд нийт Монгол даяараа бидвэл хийх ажилгүй хэдэн хүмүүс болцоод байгаа юм. Нөгөөдөл хийх ажил хайж н Улаанбаатар гэдэг хот ирээд байгаа юм. Дээрээс нь боловсрол хайж ирээд байгаа юм. Ерөөсөө тэр ерөнхийдөө бол боловсролоос болж энд ирж байгаа, ажлаас болж энд бөгнөөд байгаа гэсэн үг. Ная бас дээрээс нэг юм байна оо. Боловсрол эзэмшчээд яг буцах гэж бодож яснаа тэгээ ер нь үлдчихэд ах шиг байна тий. Тэгээд нөгөө ажлын байранд боловсрол эзэмшигээд ирээд байгаа ч яхад маш хүн дуурайд хүнээс тогтохгүй болсон гэдэг энэ нэг хүний дор болохгүй юм яагаад тэгээд дор гэж бодоод идэг бас тийм сэтгэлээр ирээд байгаа. Энэ одоо юу гэх нэг хүүхдүүд багасаа нэг ийм мөрөдөл нэг ийм эзэмшээд энийг сураад ийм ажил хийгээд ийм хүн болоод гэдэг нэг юм мөрөдөл юм хүсэл зорилго байдаг үстэй тий. Яг ийм тохиолдсон тэрэндээ одоо ингээд энэ үе шатаа ингээд би болоод хөдөлчихсөн тийм хэмжээний холооны ажиллагаатай хүүхдүүд нь залуучууд нь хийдэг бас жоохон цөөн. За баярлалаа Ая. За айгуу чухал одоо поинтуудыг хэллээ. За чи яагаад надад би чинь бас каш тавьчаал нөгөө хутгаалах гэж өгдөг юм байна. үгүй яах вэ нөгөө нэг харахын заяа байхаас хадсан заяа байхгүй суугаад ингээд бэбэ үе нөгөөдгөө хутга яах гэж чи өнөднийх өмнө авчирч тавьсан. За 9986 1045 дугаар руу залгаад та бүхэн маань Улаанбаатарт монголчууд яагаад ингэж их олноороо бөөгнөрөөд байгаагийн үндсэн утга учир за тэрний одоо үндсийг нь одоо хамтдаа ярилцъя л гэж байгаа. За ингээд залгаад ороод ирээ. 9986 1045. 9986 1045. Яг хараагүй 80-гийн хэлж байгаатай ижилхэн ажлын байрнаас болоод би яг одоогоор хотоос явж чадахгүй байгаа. Чи юу? Тий. Чи тэгтээ угаасаа хотынх үстэй. Би хотынх л доо. Гэхдээ би хөдөө орон нутагт явж амьдрий гэж бодоодсан байхгүй юу? Гэхдээ би дархан явах уу, Эрдэнэт явах уу гэж бүр тэр чи хөдөөч биш л дээ. Гэхдээ харин хөдөө биш гээд байгаа. Гэхдээ тэр чинь яг харахгүй хотоос гарчаад байгаа байхгүй юу? Яг ядаж Улаанбаатараас гарах юм тий. Улаанбаатараас гарчаад байгаа байхгүй юу? Тэгээ би дархан тийм үү Эрдэнэтэд очиж амьдрийгээд Эрдэнэтэд байдаг найзаасаа асуусан чинь Эрдэнэт дими дархан руу үзгээд тэгдэг Дархан байхгүй юу? хамаагүй юу потенциалтай ингэсэн тий. шүү. Тэнгүүд дархан руу ингээд очие гэл ингээд бодонгууд хамгийн түрүүнд ажиллаа шилжүүлэх хэрэгтэй болно шүү дээ. Тэгэл ажлын байрнуудаа ингээд бодож байгаа байхгүй юу? За ингээд яах вэ? Энэ юу вэ? Ингээ бодож яснаа за төр бэжи гингээ хоошин тавьсан. Тий, саяхан манай нэг найз одоо дархан руу нүүсэн. Тэрнээс жилийн өмнө байна. Одоо зааж гараа тэрнээс ч нөө боловсрал гэсэн штэ. Боловсрал гэд яриад ингэх юм бол боловсралын яамнаас гарч байгаа индексээрээ нөгөө нэг хүүхдүүдийнхэн сургалтын энэ үзүүлэлт дээрээ үзэх юм бол төвийн буюу Улаанбаатар хотын сургуулиас улсын сургуулиас илүү хөдөө орон нутгийн сургууль өрсөлдөхүйц дээгүүр хэмжээнд байгаа. Тий. Одоо миний сайн мэддгээр бол манай өвөр хангаан нэг сургууль би нэрийг марчлаа. 3 мэрэгэн чөлөөний тийм мэрэгд чөлөөний тийм нэртэй сургууль. Тэднийх энэ улсын том шалгалтуудад нэлээд дээгүүр явд юм билээ. Яагаад мэдээд байгаа гэхээр тэр сургуулийн захирал нь манай үе л байхгүй. Тэгэхээр тэр боловсролт нь бол би санаа зовхгүй байгаа байхгүй. Хамгийн гол нь тэнд очиод ингэхлээр нөгөө тогтсон нэг ажлын байр маань ингээд найдвартай ажлын байр хэцүү те. Нэг басанда эндээ нөгөө нэг байр сууриа ингээд болцоод байгаа хүн чинь өөр газар очиод дахиад шинээр эхлэнэ гэхлээр зориг нь хүрдэг юм шиг байгаа. Миний бодлоос тийм энд нэг хүн аваа явуулчих гэдэг шиг. Ямар муухай юм бэ? Харин тий. За яах вэ? 80% санал нийлж байна гэж энэ туягч. Түүнээс гадна ядаж заяа нь хөдөө явчаасаа гинэ. Оо тгий. За яста та өөрөө хэлсэн шүү заяа. Би ингээл бодол та. Би ингээ хөдөөнөөс орчихсон хүн шүү дээ. За хөдөөч хаашаа. Хөдөө биш дээ. Тэр чинь хотын дүүрэг. Хотын дүүрэг л дээ. Гэхдээ би ч одоо бас хотоос гадна амьдардаг байсан хүн чинь одоо ингээд ороод ирцэн явж байгаа байхгүй юу? Гүй хотын дүүрэг, хотын гадна гэдэг. Шалтгаан чинь юм байна. Ер нь бол хараа хүн одоо хүн чинь нийгмийн амьтан юм байна.
Хүн байгаа газар л хүн тэмүүлдэг юм байна. Ер нь угаасаа. Дээрэс нь Тэгэл над руу тэмүүлээл. Хоёрдугаар асуудал нарын юм заяа. Налаахад би ингээ байшин бариад нэг амьдрах гад үзлээ штэ. Тэгсэн чинь хүүхдийн боловсролын асуудал нэгдүгээрт хүнд байна. Хоёрдугаар дараа ингэдэм байлээ. Манай монголчууд ер нь өвөл айгүй хүүтэй учраас бид нар хараа нэг юм нэгдсэн дулааны систем гэдэг чинь айгүй том давуу тал юм байна. Одоо байранд орноо гэдэг чинь бол одоо тий айгүй том юм байгаа байхгүй чухал одоо юм өвлийг өнтөөд авахын нэг хамгийн ихний шаардлага байгаа. Байшинтай байхаар чи мэдэндээ одоо цуслантай хүн чинь тий ажилд дийлдэхгүй тий чи боддоо өвөл тэрийгэ хийнэ гэж боддоо амар муухай гоос тий Аггүй тийм модоо хаглаал ингээл түлж мүлээл гэхээр гэтээ манах мод бол төлдөг. Тэг яха төлийгээ бодъё л доо өвөл тий гэтээ ер нь тийм ажилтай хүний юу л дээ ажилтай анкатай тий тий айгүй төвхтэй байхгүй хүн болгон тийм ажилтай анкатай биш бол тийм биш. Үгүй харин тий тэгсэн би ерөөсө байранд өссөн байхгүй тэгсэн мөртлөө ингээд байшинд одоо манай байшин ч гал төлдггүй л дээ уулна тэгтэл амар ажилтай байхгүй хашаaraага цэвэрлэн янзлан өвсөө хатан одоо үл бол цасаа цэвэрлэн тэр хаваа янзлан манзлан тэргээ те тэр гаражийн хаалгач нь өвөл онгохтой нэг өөрөөр онгоон зон онгохтой нэг өөрөөр онгоон Тоягч бүр надаас гадна 1000 өнийг хөг явуулчлаа. Заяа явчвал дагах 1000 хүн байгаа гинэ. За тэгээд дагалдан олонтой хүнийг явуулчих гээд л байхгүй юу даа л гэж. За явчихё тоягч өөрөө намайг дагаа явчих шүү дээ. Ёо яана нэрээ. За тэгвэл ер нь хотод яг бөөгнөрөөд байгаа хотод ингээд хөдөө орон нутгаас орж ирээд байгаа гол шалтгаан нь юу гэж бодож байгаа вэ? Хүн болгоны, хувь болгоны, хүн болгон гэдэг нэг бодож байгаа бодол санаал байгаад байгаа хэл та. Энэ тал дээр өөрийнх нь санаа бодлыг 9986 1045 9986 1045 дугаарлуутай холбогдож орж ирээд бидэндээ хуваалцаарай. Тоягч гэсэн бичээрээ хөөе. Тийм. Холбогдож чадахгүй бол туягч бичээрэй. Тэг яагаад энэ Улаанбаатар бөөгнөрөөд байна гэж. Би явахгүй. Явахгүй эртний хэлчий тий. Би эртний хэлчий би тэр 1000 ч байж тий. Туягч намайг явуулна. Дагна гинэ хөөе. Дагнаа. Харин туягч би яах юм бэ туягч байж юу? Энэ туягч гэхдээ сийхгүй л дээ. Хаач явсан сийхгүй л дээ. Хаач явсан. Гонжин жагаад байгаа. Тэгээ одоо ингэж байгаа. 80-ийн нөгөө нэг төрөний хилдэг асуудал чинь бас айгүй хэцүү байгаа байхгүй. Одоо боловсрол эзэмшгээ наашаа явж байгаа. Одоо ээж аав нь өөрсдөө насаараа мал дагцсан тий. За тэгээд ер нь мал дагах ер нь чанга болчлоо. Айгүй хэцүү байна. Гэд хүүхдээ нэг боловсролын нэг ирмэгт хүргээд авъя гэд өөрсдөө эзэмш амжаагүй боловсрлоо хүүхдээ эзэмшүүлэх гээд Улаанбаатар хот руу явуулчихж байгаа. Хэдэн малаа зараад. За тэгээд явчлаа. Нөгөө хүүхдэнд боловсрал эзэмшээд авлаа. За тэгээд буцаад хөдөөргөө явах юм уу гэхээр явахгүй шүү дээ. Яг тэр эзэмсэн мэрэгжлэрээ хэрвээ ажилламаар байвал мөнгө олмоор байвал хөдөөр нь тэр эзэмшлэн мэрэгжил нь ямар ч хамаагүй юм чинь угаасаа. Буцаад л эн чинь үлдэхээс өөр аргагүй болж байгаа байхгүй. Тэгэл энэ бол өстой нэгээрээ нэмэгдсээр байгаа л нилийн эдээрээ бид ингээ инженеэл байдаг баг. Гэж би бол бодоод. За, ер нь бол нөгөө судалгаа бидэж байгаа шүү дээ, тий. Хөдөө орон нутгаас иргэд хот руу ирж суурьшихын гол шалтгаан бол ажлын байр олдохгүй байх, орлого бага байх, чанартай боловсрал, эрүүл мэндийн үйлчлэгээнд бүгд хотод төвлөрсөнтэй холбоотой гэж яг судалгаагаар бол үздэг юм байна. Тэр хэцүү тий. Эрүүл мэндийг ерөөсөө мартчих. Эрүүл мэндийг яриаг юм байна. Яа харахгүй тийм. Хөдөө орон нутагт одоо сая наадмын үеэр л осол эндэгдэл зөндөл гарлаа штэ. Осол гарлаа, янз янзын бүр нэлийн асуудалтай зүйлүүд боллоо. Газ онгоцоор ингээд наашаага гимтэл рүү иргий, газ ингийн гэл. Нөгөө хөдөө орон нутагт байгаа эмнэлгүүд маань төр зүрл торгож байгаа байхгүй өвчин амдах тариа. Тэгэхээр нөгөө нэг боловсон хүчний дутагдал буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тийм техник гэх мэтчлээ эдгээр зүйлс нь хөдөө орон нутагт дутмаг байгаа болохоор яа харахгүй наашаага зүгэлж байгаа ингийн гол шалтгаан нь үүн дээр байгаа хүмүүсээс байна. Үнэ. Ер нь бол үнэ ш. Дугаа аваа ичингууд нь цаана хүн ирсэн болов гэж бодлоо штэ. За энэ тавтай байх юу одоо яг түрүүний хэлсэнчлэн тухтай байх. Гэртээ байхдаа тухтай байх. Ямар нэгэн байдлаар ингээд мод түлхээсээ илүү баантаж орлонтой ийм газар ингээд байхыг бас илүүд үзээд нь штэ. Тэгэхээр нөгөө нэг амьдралын хэм маягаа өөрчлөх үүднээс хот руу чиглэх хөдөлгөөн нь ихсдэг гэсэн тийм судалгаа байт юм байна. Хэм маягаа өөрчлөхийн тулд тийм амьдралын хэм маягаа өөрчлөхийн тулд тухтай байхын тулд тухтай зон руу орохын тулд иймэрхүү байдлыг бол эрхэмлдэгэ гэсэн судалгаа бол байт юм шүү бүр. За тэгээд эдийн засгийн хувьд гэвэл ажлын байр, орлого олох боломж, амжиргаа гэж байгаа. Яг наадах чинь манай Давас Сүрэн баяр маань бичиж байна. Тэгээд ер нь хаяагийн хэлсэн л байна л да. Тэ бас монголчууд бид Улаанбаатар хотод суршаад байгаа гол шалтгаан нь ажил, орлого, амьдралын боломжийг
хайж байгаа юм болоо да гэсэн байна. Гэтэ Энэ зарим л үнэн бахаад л. Гэтэ зарим тохиолдолд энэ нь бас буруутцсан хүмүүс байгаад байдаг. Аха. Ийшээ орж ирснээр баг деми юм утгалдаа тий. Тэрийгээ гэхдээ мэдчихэд буцдаг хүмүүс бас байдаг штэ. Тий. Надад тэнд илүү боломж нээлттэй байгаа юм байна гэд. Үй багш нар нэрээ илүү боломжтой юм байл ш тий. Төрийн байгууллагын ажилч Орон нутг руу явах юм бол одоо орон нутгийн нэмэгдлийг авд юм тийм байл ш тий. нэмэгдэл аавна. Нилээ өндөр цалинтай болоод эхэлдэг байхгүй юу? Тэгээд Улаанбаатар ийм юм байл шүү бас нэрээ манайхаа. Бас бүх юм нааша төвлөрнө гэд бид нар зүгээр нэг хар ухаанаар ингээд таамаглаад бодоод иддэг штэ. Тэгсэн чинь манай ихнэр сая нэг орон нутгт нэг компани барилга барьна гэд очиж уулзсан. Уулзалт молцт хийсэн. Тэгээ гэрэмэрээ хийх гээд нэг 7 хонлоо тэнд хөрхий. Тэгээ манай ихнэр бүр ингээ үгээ хэлээд ирж байгаа байхгүй. Орон нутагтаараа ингээд хүмүүс ингээд бүр үнэхээр юм ч юм гэж амар амгалан дунд амьдрд юм байна гинэ. Улаанбаатар хот чинь ингээл л гэдэг шүү дээ тий. Нааша цаашаа чи яага урд орж байгаа ингээл тий. Нэг 2-3 секундын асуудал дээр л бид нэр яагцлаа л тий. Одоо сая яасан гинвэ нэг ингээл очрлоо зогссон бензинд очрлоо зогссон байсан чинь нэг пүрүүс очоод ингээд нэг шатгуун түгээгийнх нь хажууд очоод зогссон чинь гүүч нэг нөхөр цохоод мгацсан гинэ. Чинь цохиулаад унсан нөхөр нь бензин авах гээд биш. Бензиний шалгах гад ирсэн нөгөө нэг төрийн байгууллагаас томилогдсон ажилтан байж таарсан гин. Өөрийнх нь төлөө явж байгаа хүнийг очиад зодоод унгацсан. Яа бид нар ийм тавчуу ертөнцид амьдэрдэг те. Нааша чаашаа чи яга урдаар орж байгаа чи маашуу гэ те. ямар хэцүү. Тэгсэн чинь нараа орон нутагт ингэдэг гин. Байж л байдаг гин. Тэгээд 7 хоног байсан чинь нэг 200 орчим хүнтэй уулзах хэрэгтэй байсан чинь 20 хүн ирээгүй гинэ. Тэгээд буцаад Улаанбаатарт ирсэн баггүй. Тэгсэн чинь хойноос нь залгаад байна гин. За нэг юм байгаа юм байна. Одоо яах вүлээ хөө гэж гин гинэ. 50. Тий, мангар 50. Тэгээ бүр ингэ хөөгдөхгүй шүү дээ. Сандрах юм байхгүй. Тэг манай ихнэр тэрийг дарга нь ингээд бөөнөр ингээд эдэр чи явцсан. Нэг тавуулаа нэг баг болоо явцсан. Тэгээ ярьж ийн гинэ. Ингээд бүглэрд юм байна гинэ бас. Тэр чи аймгийн төв штэ. Өглөө ингээд цэцэрлэг цуглах цагаар ингээ хөөхөн 10 машин бас ингээ бүглэрөөд байх юм а гинэ. 10 машин ингээ зам дээр гараад ирсэн ингээ урд хойноо ороод ингээ бас яах ихе ойлгохгүй ингээ нэг жоохон бүглэрэл үүсээд байх юм гинэ. За. Тэрэндээ айгу стресстэх маягтай гинэ хөөхөн. Хөөхөн бас манай энэ айгу замбаргааллаа боллаа гин. Айгу тийм стресстэй маягтай гин. Тэр нь айгу хөөхөн байна гин. Гэхдээ яах аргагүй үнэхээр 50 байдаг. Одоо хотын энэ хөдөлгөөнөөс хөдөөч гэдэг юм уу? За ингээд мэдээж нөгөө суурьшлийн бүстэй хот болчихсон газруудаар аймаг сумдуудаар ингээд яваад үзэхлээр үнэхээр 50 байдаг байхгүй юу? Тий. Нэг тийм нэг зовлонтой биш. Тий. Харин тийм одоо тийм юмыг эрэлхийлж байгаа хүмүүс бол аль нэг аймгийг сонгоод гоё явуул гоё шүү дээ. Хамгийн гол нь одоо орчин үед нөгөө ажил мэргэжил гэж байгаа боловч бас ажил мэргэжлээ ингээ хайгаад үзэх юм бол тухайн байгаа газартаа олдж байгаа юмнууд зөндөө байгаа юм шиг байгаа. Надаас одоо доошоогоо дөнгөж одоо 20 гарч явж байгаа, дөнгөж гэр бүл болж байгаа тэдгээр залуучууд бараг ийм челленж маягийн юм яваад байгаа. Хөдөө гарч амьдрэх гэдэг. Хотоос хөдөө рүү шилжлээ. Хотоос хөдөө рүү шилжсэн влог нэг гэл ингээл. Тийм байлаа. Тэрийг би нэг хүүхдийг нэг гэр бүлийг үзээд ийн гэж утсан чинь бүр миний мэдхээр баг 4-5 гэр бүлийг би ингээ үзээ яваад байгаа юм байна. Би бас хөөрхөн амжилттай байгаад л тийм. Амжилттай. Тэгээ эн чинь ийм байсан байх, тийм байсан байх гэдгээ ингээ бүр ингээ хэлээд ингээ яваад байгаа. Хамгийн гол нь тэнд хөгжил хэрэгтэй буюу төрийн байгууллагын ажил жинхэнэ утгаараа тэнд ажиллах хэрэгтэй байгаа байхгүй нөгөө байшин барилгаа барьчих хэрэгтэй байна. За нөгөө нэг юу эмнэлгийн байгууллагуудаа сайхан тоног төхөөрөмжөөр нь баяжуулаад зам харилцаа гайгүй болцсон тийм. Зам харилцаа бүр хайцангуй гайгүй болцсон байхгүй. Тэр ер нь бол интернет ч гэсэн асуудал биш болчихлоо шүү дээ. Байхгүй шүү дээ. Сүлжээ мүлжээ бүр асуудал байхгүй болсон. Одоо яг туяагчийн асуулт энэ л байна л да. Асуулт ч юу байх вэ? Хэлсэн үг нь ингэсэн байна. Залуучууд амьдрах хорогдох шалтгаан орчин бүрдүүлчүүл гинэ. Харин тий. Тэгээ интернет шүү дээ. Ер нь залуучуудын хамгийн хүсэж байгаа юм интернет, зам харилцаа. За одоо өөр юу вэ? Нөө тухтай байдал. Тухтай байдал тий. Гэхдээ ер нь одоо орон нутагт очиод хөөрхөн хаус бариад тий. Тэрийг ингээд халааж малаачин, тэрнийхээ асуудлыг шийдчихнэ. За тэгээ интернет байхад ер нь залуучууд болчихно шүү. Харин тий. Тэгээд одоо зарим өндөр хөгжилтэй одоо хамбагдчих гэдэг юм уу тий. Гоё болж ийн гинэ.
өндөр барилгууд баригдаж байна. Зам мам аятайхан болж байна. Залуучуудын хот болох руу ингэж дөхөж байгаа юм байна шүү дээ. Ер нь бол ягаад гэвэл тэр чинь нөгөө уул уурхаатай ойрхон гих мэтчлэн ингээд яваад өгөх юм бол сайн шанд мандрагал ингээд яваад 14 хоног яваад 14 хоног ирдэг биш те. Тэндээ ингээд шууд амьдрчул уул айгүй амар те. Тий. 14 хоног яваад 14 хот руу яваад 14 хоног буцаад уур хараагаа яваад ингээд чинь асуудал бол аль талдаа нэг юм ингээд цалгардаг штэ. Яах харахгүй гэр бүл хойно цалгардна. Тэгэл нэг л зайтай байгаа хосууд нэг л олигтой бас биш штэ хөрх юм. Гэтэл харин тэр байгууллагуудаас нь авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь ойрын сумдуудаа, ойрын байршлуудаа гой бүтээн байгуулалтуудыг хийх юм байна. Ингэснээрээ залуучуудаа хотоос өөр ажилтай одоо бидний нэг ярьдаг штэ. Хамгийн аятайхан ажил бол хамгийн аятайхан байршил бол ерөөсөө нөгөө нэг сайн сургууль одоо гэртээ хамгийн ойрхон сургууль. Хамгийн гоё ажил бол гэртээ хамгийн ойр ажил гэдэг юм уу те. Үүнийг ингээд гаргаж ирээд байгаа гэсэн үг. Орон нутагт бол яг бүрэн утгаараа хэрэгжиж байна энэ бол. Айгүй гоё байгаа шүү дээ. Тийм. Одоо ийм бичлэгүүдийг залуучдын бичлэгүүдийг би өчнөөнөр нь харж байна. Тэгээд ямар сандаа ингээд алцганаад байгаа байхгүй яах вэ? Гэрэлтмагийн комментиг уншаач. За гэрэлтмагийн компетиг унших гэж байна. За гэрэлтмагийн компет Улаанбаатарт их сургуулаа төгсөөдөл ажиллаж амьдарч гисэн хүн санаандгүй байдлаар хөдөө орон нутагт 1 жил амьдарч үзээ. Үнэхээр хайрцаглагддсан байлээ. Уг нь амар амгалан байдал сайхан л та. Гинэд хайрцаглагдаж байгаагаа мэдрээд буцаад Улаанбаатар хот руугаа ирж одоо ажиллаж амьдраад өрсөлдөөн дунд байх нь хөгжөөд байх шиг санагдаад байна гэсэн байна. Яг энэ бас зөв. Энэ тийм бах тий. Одоо ийм юм байлээ. Нөгөө очроо бас нэг ярьжсэн байхгүй юу? Тэр нь юу гэж ярьжсэн бэ гэхэлэр өөрөө нөгөө хөдөө орон нутагтаа ингээ байхлаар хүн болгоо ингээ өөрийг таньдаг. Ингээ бараг л ингээ үүх намтартай ингээ мэдэх гээд штэ. Тэгээ тэр дотроо юу гэж бодож исэн бэ гэхэлэр ингээ гарчгал юм бол хөгжчих юм байна гэж бодож исэн. Хална л гэж бодсон. Би гарчгал юм бол улаан гэрлээл, ногоон гэрлээл ингээ чигээр явчнаа л гэж бодож исэн. Тэгээ би гарсан. Гараад ингээ харангууд тэнд ч гэсэндээ бүр илүү боломж байгаа юм байна гэдгийг надад харагдсан. Жижигхэн цөөрмөндөө бол би бол хөөрхөн байсан. Гарсан чинь илүү том нуур үйсэн юм байна шүү гэж мэдээ. Харин тийм. Тэгээ тэр дотроо ингээ гараад ирэнгүүт яа хараагүй гэрэлмагийн хэлж байгаа шиг өрсөлдөөн дунд ороод ирэхлээр энд ингээд өрсөлдөөд явж байгаа хүн байна. Өрсөлдөөнд нь бүдрээд бүр айгүй хэцүү агач хүн байна шүү дээ. Гэтэл тэр хүний харж байгаа зүйл нь юу вэ гэхэлэр нөгөө жижигхэн газар нь илүү хөгжих боломжтой. Илүү цаашлаа тэнд нь би өөрөө хөгжих боломжтой гэд харцсан байгаа нь өөрөө бас дэвшил олоо явчихна гэсэн үг байхгүй. Тэгээ нөгөө байгаа газараасаа бас нэг төр холдох хэрэгтэй юм шиг байгаа. Ер нь тийм шүү. Ер нь хөдөө байгаа хүн хот руу, хотод байгаа хүн хөдөө рүү ч юм уу те. Хин бол бас нэг яваад үзчих юм бол байгаа газар нь ийм боломж үйснийг ингээд өөрөө ойлгодог шүү дээ. Анзаардаг шүү дээ хүн те. Байгаадаа нөгөө сэтгэл хангалуун байх гэдэг чинь бас гарч ирж байгаа шүү дээ. Бид хоёр эхнэр хөвтөр нөгөө хүүхдүүдэд дагуулгал Америкийн нэг улсад 2 жил амьдрахтаа нэг ийм Денверийн нэг ийм гоё ийм бойтхон газар нь амьдэрсэн байхгүй юу? Нэг амар наамг юм заяа. Гудамжинд хүн алхдаг байхгүй угаасаа Америк чинь машинтайгаа л явдаг. Тэгээ машинч нэг явахгүй дээ ер нь. Тэгээ нэг тийм наамг юм байхгүй юу? Тэгээ битэрийн хамгийн их мөрөөдсөн юм нь юу гэж төв шуудангийн уртын тэр уул зураар алхах юмсан тий. Тэгээ багшин дидийн тэр хажуудлын тэр замаар тий ингээд алхах юмсан. Тэр хүмүүсийн дунд ороод ингээд тий бужигнаад тий дэлгүүр дотор ингээд нааша цаашаа тий лефт мэфтэн дотор 10 20 уулаа чихэж мэхэд явах юмсан ингээд бүр ярьчихсэн шүү дээ. Бүр хүний мөрөөсөл болчт юм бил. Тийх бах. Ингээ бужигнааныг ингээ хүсдэг юм байлээ хүн чинь. Тэгээд нөгөө нэг ин гэдэг хүний нутагт ингээд гадны улсад очихоор бүр юм том потенциал байгааг хард юм бил. Манай Монгол улсад одоо ингээд юу гэдэг одоо анзаархаар том компаниуд ингээд маш олон салбарт ингээд үйл ажиллагаа явуулдаг штэ. Шалтгаан нэг нэ. Нэг салбараараа ингээд хангалттай бүр аврагжаад байх боломж байдаггүй гинэ. Яг тэр ханчдаг. Том компаниуд бол ялангуяа нэг салбар руу оронгууд тэндээ ингээ ханчдаг. Тэрнээс цаашаа угаасаа манай эдийн засгийн нэг ханан айгу нингэн гүйхэн учраас ханаал болоо. Тэгээд тэр орлогонд чамд хангалттай биш юм чинь чи өөр нэг та салбар руу орохоос арга байхгүй гэдэг гинэ. Харин юу гэдэг том газар бол одоо тийм биш. Одоо 300 сая хүнтэй. За манай урд хөршөөс тэр бом 500 сая тий. Энэ газруудад чинь бол одоо нэг салбараа хөгөөл хахад ингээл томроод иж болдог гинэ. Хязгаар байхгүй дэшигээ. Тэгээд тэр улсад чинь ингээд хараа хамгийн ёроолын цалин авахд л айгүй өндөр тавчдаг байхгүй. Манай Монголд чинь тий хамгийн оройны цалин авч ижил бид нар одоо тий бас болох гээд штэ. Тэгэхээр чин одоо айгүй чанга болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бас жоохон чанга явж байгаа. За, комментуудыг хүргэе. Би хотын хүүхэдэлтэй гэхдээ хотоос гараад хөдөө амьдрах сайхан боломжтой
Байн шүү дээ. Ядчил байгалийн сайхныг харж өглөө бүр цэвэр агаар амьсгаж сүү цагаа эдэн дээр сайхан байна гэсэн байна. Энэ бүсгүйчин болоод хотын унган байжсэн хөдөө орон нутаг руу одоо урваа явцсан байгаа шүү дээ. Бэр болоо яваад өгсөн байгаа шүү дээ. Хаа яваага хаасаагүй тэнэж үзэлч мэдэрдэг шүү дээ гинэ. Энэс гоё үг нэ. Хаа яваага хаасаагүй тэнжээж л мэдэрдэг. Тийм байна. Ер нь хаах нь явж байгаагаа тий. Гарахгүй бол мэдрэхгүй шүү дээ. Одоо болоод бид нөгөө хотод ингээ бөөгнөрөөд байгааг ярьж ин л та. Тэгээ тэгэнгүүт дахиад ингээ томруулаад бид нар ингээ яага гадагшаа яваад байгаа вэ гэл ингээл ярина штэ. Тэгээ гадагшаа яваад байгаа гэтэнгүүт яа харахгүй л нөгөө нэг орлого, доктортай байдал, чанартай боловсралч гэдэг юм уу. Тэгээд ингээ явж байгаа. Тэгэнгүүт гадаад руу явцсан байгаа хүмүүс юу гэдэг вэ гэхэлэр яг тухайн ажлах үедээ ингээ ажиллачаад хүүхдүүдээ сургуульд нь оруулах юм бол буцаад ирнэ. Буцаад Монголдо ирнэ гэж ярьд юм байлээ. Тийм. Хөдөөнөөс ирсэн хүмүүс ч гэсэндээ бас тэгж ярьд юм байл. Хүүхдүүд төгсчих юм бол бид хоёр буцаад үлжин дээр ч юм уу те буцаад нутагтаа очиод ингээ хөвтчихнэ. Агаар салхин цайхан хідэн нэг ганц үнэ аваад гэж мэгэл ингээл яриад гэдэм байлээ. Тэгэхээр ингээд явж хамгийн сүүлийн сонголт нь өөрийнх нь бүр ингээд өссөн газар нь болж үлдээд байгаа юм шиг тий. Надад гэхдээ нэг юм сони юм бодогдоод байгаа байхгүй юу. Манай Улаанбаатарчууд нэг юм сонин зуршилтай. Бид нэг Улаанбаатартаа ингээд өвлжөнгөө бөөгнөр ингээл наашаа болно. Тэгж жагаал нэг хавартаа золгоно. Наашаа болж ирсэн. Зуны нэг амралтанд бүгд дагцах юм аа. Наадмын амралт нэг урт амралт нь бүгд адилхан. Яг дагцсан. 10 сарын 7 сарын 10-нд. Тэгээ яаж бөөнөрөө гараад хөвсгөл рүү гараад жирий чинь. Тэндээ очоо бөөнөрөө наачна. Эдэмэдэм мөнгө зүгрэн дуусаад нэг л танилтай гинэ. Ер нь би нэгээл дагаж явдаг. Орчин нь солигдоод байгаа боловч яг хүмүүс нь адилхан байгаад идэг те. Ажил дээрээ таардаг хүмүүс тэгээд тэнцээ таарж мараал те. Үгүй энд юу хийж байгаа юм? ATM дээр алалцаал те. Наашаа те. Голонг дээр нь алалцаал. Бидний айгүй сонин хоббитэй амардаг юм. Сорж шиг би энэ рүүгээ татагдаж явд юм шүү. Өнөөдрийн үндэсрүүнд болон дээр яригдж байгаа сэдв яагаад хөдөө орон нутгаас хот руу ингэж илүү их хүмүүс ирээд байгаа вэ гэдэг тал дээр бид үндсийг нь олох гээд ярилцаад байгаа. Та ч гэсэндээ иймэрхүү талаасаа байж болох юмаа гэд яриад ороод ирж болно шүү. Мэдээж комент бичиж байгаа сонсогчд маань байгаа. Таас комент бичиж болно. Шууд удаа. Ер нь бол 9986 1045 9986 1045. Чи ингээд нэг бараа бүтээгдэхүүн хийдэг заяа. Тэрийг борлуулъя гэвэл чи хөдөө орон нутагт нэг 20,000 хүнд борлуулах уу? Улаанбаатар сая 500,000 хүнд борлуулах уу гэхээр сая 500 дээр байгаа үстэй. Тэгэн штэ. Эсвэл ингэн. Одоо нөгөө чадвараа ашиглана. Чи тэгвэл тэр бараагаа бүр амар ихээр нүүлдвэрлэхгүй амар цөөхнөр нүүлдвэрлээл тийжээ чийлрэл амьдрныг. Гү би бүр нөө сошиалаар шууд би юу болно? Инфлюенсер болно. Хөдөөнөөс явуулах юм уу тэрийг? Тэгэн штэ. Тэгээд чамаас авдаг хүмүүс байна уу? Унаанд тавиад явуулна гэж шууд авна штэ. Бүтэхгүй тэр унаа манаанд бүтэхгүй. Гү авдیں۔ Тэр авсан бараанаас ч үнэтэй унааны мөнгө ирнэ штэ. Гүй аавна. Одоо манайхан ч одоо баяжуулнаа л гэж явах юм бол юу ч хамаагүй авч явах штэ. Гэтэ би тийм баяжуулах янз юмнууд авахгүй л те. Хөдөө амар хамгаалан сэтгэл хангалуун амар тайван ямар ч стресс байхгүй амьдарч байна гэсэн мэнд давсран баяр. За гэрэлт маа Улаанбаатарынхаа нааша цаашаа төс тас байдлаа нам хүн байдалд байвал өгүүлд юм блэ штэ. Харин тэгээд байгаа маа. Одоо бид нар одоо нэг юм сайд эффект л гэдэг л дээ. Гэхдээ нэг хэдхэн хоног гоё байдаг байхгүй хөдөө очиод нэг хэдхэн хоног штэ. Тийм хэдхэн хоног ямар гоё юм бэ гэдэг. Сепрал нэг царай алдаал үсэн тослогдоод нүүр мөрөн дээр усандаа тогтмол орж чадхаа болоо л ирэхээр тийм. Юм гараад хямраал уур нүрээ. Дэлгүүр нь холдож санагдаад. Нөгөө нэг дэлгүүрийнхэн тараг маргийг уумаа арч юм шиг тийм. Нөгөө нэг нутгийн тараг уухаар гашуун санагдаад. Нутгийн талах малах жоохон амтгүй юм шиг атраа идчмээр юм шиг. Тэгээ нөгөө хүн амьдралын хэм маяг гэдэг чинь тийм айхтар зүйл байгаа байхгүй юу? Энд гэхдээ хараа сайд эффект байхгүй юу? Ямарваа нэгэн одоо сайн зүйлд одоо сайн ч юу ах вэ? Ямарваа нэгэн зүйл дандаа нэг юм сүүдэр дагаж явдаг гэдэг шиг те. Бидний ингээд хамт ингээд нэг дор байх нь ингээд худалдаа намаа олон юмд одоо нэмэртэй сургалт боловсрал олон юмд нэмэртэй ч гэсэн одоо бид нар эндээ бүр дасчвал аюултай юм шиг. Одоо эндээ бид ингээл улам дасаад байна штэ. Би одоо энэ баг бидний ген болцсон баха. Би одоо тасч байгаа штэ. Энэ одоо баг хар тамхи шиг болж байгаа байхгүй. Яах гэж тэгж муухай юмнуудтай зөвлөд. Бид энэ баг хар тамхи шиг болж байгаа байхгүй. Одоо энэ гэрэлт маа те гараал шууганаас сонсоод тийм байлгүй. Тэ. Оройн унтах гингүүд нойр морин хурж мөрөхгүй ангууд. Гарч жоохон шуугаан дотор орж жагаад унтахгүй.
Хүүхч болтгоо зодохгүй бол гэдэг шиг те. Атманууд. Амьдралын хэм маягийн хувьд ингээд хүн нэг зүйлдээ тасчих юм бол түүнээс гарна гэдэг бас хэцүү байдаг баг. Нэг хэм маягаасаа нөгөө хэм маяг руу шилжихдээ хэр хурдан ингээд бас хөвөрч чадчихна гэдгээс шалтгаалх баг. Хөдөө орон нутгаас хот руу ирчээд хотоос буцаа хөдөө орон нут руу шилжчихсэн хүмүүс зөндөө олон байгаа штэ. Зөндөө олон гэдэг нь 10 хэд. Гэхдээ ямар ч гэсэн миний эргэн тойронд бол тэгж буцсан хүмүүс нилээд байгаа. Чамд нэг гоё жишээ байгаа ч те нэг хилийн цэргийн одоо хоёр. Тэр чин бол хөдөө орон нутгаас ирсэн биш штэ. Хотод байж байгаа хөдөө орон нутг руу шилжсэн. Тэр чин бүр сүртэй юм шүү. Хотод байж байгаа. Одоо харин хөдөө орон нутгаас орж ичээд буцаа явсан хүн чинь ямар ч одоо нэмэх хасах байхгүй шүү дээ. Үгүй ээ одоо залуучууд харин тэгж байгаа гэж хэлсэн шүү. Улаанбаатар хотод төрсөн нөхдөөд хөдөө явбал бүр хасах байгаа байхгүй. Улаанбаатараас хасах нь 1 те. Хасах нь 2 гэ те. Тэгвэл аюу сайн байгаа байхгүй. Үгүй ээ тэд чи хэдэн жилийн дараа нэмэх нь тэд гээд ороод ирнэ шүү. Нэмэх нь 5 гэнаас. Тэгэхээр тэр чи аюу хэцүү болоод ороод ирнэ шүү. Тэгнээ бас. Тэгээ эн чин хамгийн гол нь хөдөө орон нутгаас хот руу орж ирчээд тэр чимээ шууганд нь тасахгүй. Тэр үнэхээр их тэр нийгмийн харилцаанд нь тасахгүй. Үнтэй өндөр тулсан тэр юунд нь хүнсний хэрэглээнд нь өдөр тутмын хэрэглээнд нь тасахгүй байснаасаа болоод бид нар чинь бас одоо арай ч бас тийм биш шүү гэдэг коммент гэрэлтмээ устгасан байна. Бодвол тийм юм биш үү байна. Яг уншигсан ч устгачлаа. Бодвол өөрөө санал нийлчих шиг боллоо. Одоо бид нар чинь бас хөөх юм нь бас Улаанбаатартаа тэгээ Америкийн Нью-Йорк гэдэг шиг л амьдраад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Үн үнэтэй тий. Тийм хангалттай сайхан цацчихл амьдарч байна. Чи хөл алдвал доошо нилээн гүнзгий явна бас эвгүй шүү дээ бас манай Улаанбаатар чинь бас тий. Өөр ингэсэн бас имижтэй болцсон Улаанбаатар ч тий. Тэгээ яхаарахгүй өнөөдрийн сэдвийн хүрээнд ярилцж байгаа зүйлүүд гэвэл сонсогчдын комментуудаас ингээ харж байна. За тэгээд мэдээж 80 мань холбогдсон. Ер нь яхаарахгүй хөдөө орон нутгаас хот руу чиглэж байгаа хөдөлгөөн ажлын байрнаас байр гэдэг бол номер 1 баг. За тэгээ амьдралын тухтай хэм маягаас болоод боловсролоос болоод айгүй чухал боловсрол бараг 2-т нь байж байна. Тийм. За тэгээд эрүүл мэндийн үйлчилгээний шалтгаанаас болоод гэсэн эдгээр зүйлүүдээс болоод өөр юу ч болох юм ер нь. Хот руу шилжиж байгаа хүчнээс болоод үлдэнэ гэж байх уу? Тэр чинь үйлчилгээ шүү дээ. Үйлчилгээ амьдралын хэм маяг гэдэр чинь ороо явчих шүү дээ. Үгүй энэ хөдөө орон нутгийг сайн үсч чинь би очил доо. Би юу яа? Би өрн нэг газар очиж радио нэ. Үгүй тэр чи одоо тэгээд хаанаас чийдэгтэй болно шүү дээ. Хаанаас сонсч болно шүү дээ. Болно шүү дээ. Улаанбаатар хотоос те дархны нэг хөтлөгч за яг энэ охин бэлээ бүгдээ сонсъё гэдэг ингээ сонсон шүү дээ. Болно шүү дээ. Чийдэгтэй дархан мархан бас нэг хот руу л явах гээд байгаа. Үгүй. Ягаад гэтээ арай дээр л тэгээд яах вэ энэ чи нөгөө юунаас гарч явж байгаа. Өөрийгөө зочроохгүй гэд те. Жохон зочихгүй. Зочоо нарай баг те. Зочихгүй гэд. Хөдөөгөө нутгаа хөгжүүлээд амьдрал гоё санагдаад байгаа юм да гэд. Харин тийм миний бодлоор бол тэгвэл гоё санагдаад байгаа. Яаж хөгжүүлсэн байсан гэсэн хөдөөний нэг юм онцлог байдсан байлээ шүү. Одоо түрүүний нэг гэрэлтмагийн хэлдэг шиг те. Нэг юм нам гүм, нэг юм чийл те. Нэг юм тайван. Гэхдээ тайван нэг заримдаа бохомд маарж юм шиг. Тэр тайван нь юу? Энэ нөгөө тал нутаг мотог ч юм уу нэг тэр газараас болд юм шүү. Одоо тэгтээ кофе шоп моп бол айгүй гоё болчихсон шүү дээ. Тийм. Кофе бол бүр дараагийн төвшин болчихсон. Замд нь кофе шоп моп нэгтсэн юм байлээ шүү дээ. Нэг газараас нөгөө газар хүрэх. Чи зүгээр ийм байсан гэж бодцоо. Кофе шопд ороод би кофе авч ууя гэж шүү дээ. Кофе шоп гэсэн нэртэй зөө. Оронгууд айгүй хөөрхөн тогтчулсан. Тэгээ кофе, зааны кофе американо авчиг ингээд надад те ЕМ задлаад ингээ хутгаж өгдөг байлаа ш саяхны хүртэл. Тийм л амар байлаа ш. Одоо өөрчлөлт. Тэгсэн чинь саяхан би бас нэг газар орлоо. Тэгсэн чинь айгүй хөөрхөн кофе байна. Яг ингээ американо гэж бичсэн. Яа нэг 7-8 зэрэг гэсэн. Тэгэхээр би яг американо мөнгө гэдэг нь мэдж байгаа. Тэгэхээр би аваад уула. Тэгсэн чинь намрын нэг жоохон сэрэг хүүдэр байхгүй. Тэгсэн надад цэлээс уустай л нэг юм дүүрэн аяга дүүрэн чиний нөгөө том аягаар дүүрэн юм американо ирлээ. Балгаад үтсэн чи зүгээр ус байна баг. Тэгэхээр би гайхаад ахын дүүн чи яачаа вэ гэсэн чинь би харин таныг даараад иж магадгүй ус нэмсэн юм аа гэсэн. Тийм л цайлган хөөрхөн богоос те. Гэтэ хардаа чиний ярьж байгаа чинь бол хөдөө орон нутагт хөгжил жоохон тийм гэж яригадаад ингэж хэлэхтэй холбоотой байна тий. Гэхдээ үгүй юм байлээ. Зарим газар бүр илүү хөгжилтэй газрууд ч байгаа юм байлээ. Тийм учраас бид нар тэрийг мэдгүй байгаа хгүй юу? Магадгүй ингэсгээл байж да илүү дутуу хүн оруулаад лээ нэмж хасахгүй гэд байж ч магадгүй. Наад чинь чухал бас. Наад point чинь айгуу чухал. За яа. Яагаад хүмүүс Улаанбаатартаа үлдэх сонирхолтой байдаг вэ гэхээр хараа манай монголчууд бас юм бөөрөлгүй юм билээ шүү. Энэ бас нутгархаг. Одоо ингээ хөдөө орон нутагт очихоор бас жоохон
бөөрлөхөг янзтай байдаг гэж хэлээ шүү. Оо наара би яг наараг дэмждэг биш л дээ. Гэхдээ наараа ингээ те түнхэл мөхөлд очиод ингэсэн чинь түнхэлчүүд бас жоохон ад үзэх маягтай байна гэсэн шүү. Чи баг манай түнхлийг олон хүний хөлийн газар болголоо. Уул нь бол миний бодлоор ингэдэг байгаа байхгүй юу? Түнхэлд хүмүүс очиж л байвал түнхлийнхэн цайн бидтэй. Одоо манай нөгөө нэг хин цоомооч нь Ара Мара гэж фестивал зохиосон чинь хүмүүсээс дургуутж явах янзтай гинэ. Ара Мара ч одоо зохиосон чинь хүмүүс энүүгээр талхилаад зөвлөг ногоо тэгшлээд ста заваа мамаа. Гэтэ эн чинь яг нөгөө зайлаарай майлаарай гэж ингэсэн шүү. хэцүү л дээ. Хаана хэцүү. Юу яриад байгаа юм бэ? Талаас маш олон хүмүүсийн яриа орж ирж маш олон хүмүүс ярих байсан юм аа бид нар сэтгэл орж ирж энэ маань нэлээд уртын яриа болох ба. Гэтэ энд хүрээд өнөөдрийн өндөсрүүн болонгаа бол өндөрлөж байна. Хот руу орж ирж байгаа шалтгааны бас үндсэн нас юу юм болоо гэд бид энэ талаар ярих гэж чин сэтгэлээсээ бас хичээлээ. За лажима оюун цэгч маа сайхан мэндийг мэдсэн байх шүү бид нартай. Өглөөний мэнд миний хөрхөн дүүнэр бас энэ нэвтрүүлэгт оролцож байгаа бүх хөрхөн дүүнд найз нартаа энэ өдрийн мэнд хүргье гэсэн байна. Баярлалаа оюунагч. Энд хүрээд өнөөдрийн Улаанбаатарын өглөө өндөрлөж байна. Радиогийн 1-р студид Эрка Заяа найруулагч Мизу ажиллаа. Бидэнтэй хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Маргааш 7 цаг 15 минутаас иргэн уулзлаа. Түр баяртай. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио